подкастын 2 дугаар дугаар эхлэж байна. Энэ дугаарт одоо та бүхний хүсүүлж байгаа хүмүүс болох төгсөөсөө болон 493 лилснаар хүрэлцэн ирсэн байна. За ямар ч урилга хүлээж авсанд баярлалаа. Би очиж лилийг бүр ерөөсө орохгүй болоо гэж бодоодсон. Тодорхой сэдвэс баригдахгүйгээр зүгээр чөлөөтэй ойрын хавч ярьчих гэж бодож байгаа байхгүй өнөөдөр. За юу. За тэгээд ер нь ойрын хугацаанд юу хийж өнгөрүүлж байна та хоёрын хувьд? Сониа чи юу байна? Сониа чи наа Dota тоглож та өөрөө тоглолоо. Төгсөөгийн үед л юу хийж байна? Болчихоо. Бэлтгэлээ саяхнаас сая 2-7 хоногийн өмнөөс 3-7 хоногийн өмнө ч юм нөгөө баг ч гэсэн стак байгаа. Аз Dreamlink одоо бэлтгэл хийгээл эхэлчихсэн. Тэгээд тэгэл хажуугаар нь папа тоглол өөр юм хийх шүү дээ. Одоо нөө шинэ багийн талаар мэдээлэл одоо хөрвж болох юм. Ер нь бол тэгтээ хүмүүс яг мэдсэн л хэлээ л дээ. Мэдсэн л тийм. Тэр тал дээр нэг төлөөлж мэдээлэл үргэлж тийм байна. Мөхөө би хаслаа тэрсээ энэ дэвтэр л байгаа да. Тийм мэднэ гадаад чуан байгаа гэсэн тий. Тэгээ ер нь энэ багаараа одоо цаашдаа яг бэлтэх үү яах чинь яг өөртөө явж Dreamlink-ийн юунаас шалтгаалах вэ? Тэгээ хувь хүмүүс тэр Opro-даас шалтгаалах вэ та? Одоо ер нь харж байгаа л шүү дээ тий. За тэгвэл за ер нь одоо ингэж за ер нь эхнээс нь эхлэе гэж бодож байна заяа. Ямар сургуулийг одоо ер нь хаана төрж өсөөд ер нь яг яаж Dota руу оров тэм түүхэн 31 дэх сургууль сурч байсан. Цирк ажууддаг тэгээд Dota руу орчихсан гэж байна. Тэгээ ер нь сургууль байхдаа одоо ямар хүүхдэж жагаад яг яаж Dota руу орсон? Ер нь юу хийдэг вэ? Одоо энгийн хүүхдэж байгаа л төр дэвчтэй юм шиг байна. Тэгэл гэртээ өөдөл сууж байгаа Dota тоглолцсон тэгэл орсон шүү дээ өөрөө. Ганцаараа тоглоод уу? Зүгээр ганцаараа сурсан юм уу те? Төгсөөгийн бодлохоор яалаа. Юу эсэ ах яг ингээд найз нь орж ирсэн баха гэрт орж ирээд ийм Dota гэдэг ийм map байт юм байна. Юу ингээд одлуулаад тоглолоо. Тэгээд тэрийг нь хараад Вино зэноо ах одоо нэг Виноч нэг юм юу гэдэг чинь. Харийнхан гэдэг киноны нөгөө юу гэдэг чинь Dota нэг дээр тэрийг нь харчаа ямар гоё. Тэр харийнхан гэдэг кинон гоё гэдэг. Тэгэл ер нь ах тавьчихсан. Тэгэл ахыг хараад явандаа тэгэл жоохон дом болоод найзуудаа PC мэс хэлдэг. Хэдэн оноос гэсэн үг одоо ах? Яг тоглож гисэн бол 6 оноос. Гэхдээ тэгээд жоохон байхад тэгэл дандаа тоглолно гэж бас байхгүй шүү дээ. Тэгэж аа ингээл одоо хичээлээ юу гэл тэг. Чи болохоор хэдээ сурсан юм? Dota нэг бүр жоохон бахта нэг хальт тоглож үзчихсэн. Тэгэл Dota 2 мэдхгүй 16 17 болол тэр хвцаалах гэж бодчих штэ. Тэгээ анх одоо ингээл хүн ингээл тоглож штэ ингээд ролоо одоо ер нь яаж олж авав? Одоо ямар рол тоглодог байж байгаад одоогийн рол одоо ер нь яаж олж авсан? Тэгэл анх трак нэгтэй тэгэл мэд тоглодог байж байгаа л нэг мэдсэлгээр тоглодог болсон штэ. Төгсөөгөө. Тэгээ анх бас нөгөө Dota 2-ыг бас яг өнгөө болоход нь ер нь тоглож гисэн. Тэгээд 13 оноос ч юм. Тэгэл анх хүн болгонд core байсан бах та. Тэгээд би бас mid carry мэрэ үзэх гэлээд гэсэн. Яг тухайн үед одоо meta ямар байсан гэдэггүй. Тэгэл тоглож байгаа л нөгөө юу яадаг вэ? Одоо энэ нөгөө roll queue гэж байдаггүй. Тэгээд шууд одоо энэ classic-аар байдаг шүү дээ. Rank чинь. Тэгээд ингэнгүүт спорт тоглох юм байдаггүй. Тэгэнгүүт ингээ би иммара хоцох гээд ер нь за би спортч гэдэг. Спортсоор байгаа л юм дэ. Спорт дээр дуртайчлаа. Тэгвэл тэр чи одоо тэгвэл анхны ранкуд чи ер нь хэдээсэн? Одоо бодвол муу ранкн дээр л гараал мид интер тоглол хожоол явсан байх л та. Нах 1900 гарчсан баха. Тийм. Төгсөөг нэг 3800 гарчсан. 3800. За тэгээд за 2006 оноос хойш Dota олон жил тоглож байгаа. За ер нь бол мэрэгжлийн тоглогч болох одоо карьерийг яг хизээс ер нь ингээд яг хизээ би за энэ тоглоомоор ингээд мэрэгжлийн тоглогч болох юм байна гэдэг шийдвэрийг ямар мэдрэмжээр олж авч хизээ ингэж мэдсэн бэ? Яг тийм шийдвэр бол гаргаагүй. Тэгээ зөв чөлөө цагаар тоглож байгаа. Тэгээд тэгж тоглож байгаа л ер нь бол болцсон шүү дээ. Чи одоо ер нь ямар хүмүүстэй тоглодог байсан юм? Ямар стакууд ер нь ямар хүмүүстэй тоглодог гэж байгаа сайж. Одоо хамгийн хальт мэрэгжлийн баг нэг бол одоо дэлгэн л юм одоо хамгийн анх тоглосон. Үгүй тэрнээс өмнө гэхдээ нэг түүхтэй байж дэлгэн дээр орж ирж байгаа шүү дээ бас ингээд ах шгээг таньдаг шэбэсокорыг таньдаг тэгээд хамт тоглож байгаа л тэгэл нөгөөтэй танилцсан шүү дээ. Нэг qualifier руу стакаар ороод
Тэгээ чамаач өмнөх дугаар дээр нөгөө мөнхөө энэ төр тэгээс шүү дээ. Бүр байнгын ланддаг байсан. Чиг лангийн хөвгтэйсэн гээл тэгээд. Тэгээ яг тэгээ ер нь ямар хүмүүстэй явж яаж ланддаг гэсэн. Ямар хүмүүсээ Хэр удаа. одоо тэр Баясукийн найз зуттай гэх юм уу? Тэр нь бол тэгэл баг 2-3 жил тоглож байгаа л тэгэл гişгэн амттай танилцал. Тэгээ нэг qualifier руу ороод гайгүй амжилт үзүүлсэн ч гэх юм да за үзүүлсэн юм да тэгээд тэгэл цаашаа тоглоал гэсэн шээ. Төсөв их тэр. Мэргэжлийн тамирчин болох сэтлэн төрсөн. Сэтлэн тэгэл нөгөө юу штэ. Тухай TI 3 мөргийг амар үзэл. Тэр үе чи яг л ингээл e-sport тэгэл Dota ч ялангуяа TI яг амар бүүмжс. Тэгээд яг тэр үед л яг болмоор санагдсан. Өөрөө ч гэсэн нэг ер нь нэлээ харьцангуй нумаар өндөр байсан. Ус хүмүүстэй харьцуулах. Тэгэл Dota-доос дуртай. Тэгээд тийм байж байгаа сүүл яг бүр шийдсэн нь ер нь төгс курстэй 19-20 оны үед. Жишээ нь тэгээд өмнө зөндөө бас нэг хүмүүстэй стаклж баг магуулж тоглодог байсан шүү дээ. Ер нь ямар багт яаж тоглодог вэ? Ер нь ямар баг болж тоглосон. Өмнө юу л дархан гангманг бас нэг тоглож моглоод л. Яалаа. Тэр нөө дөнгөж тэгэл юу яал. Тэр олсон баг нь юу гэхээр хонгороор даньсан байгаа. Анх бүр ингээд юу байсан. Интернетээр ингээд нөгөө D2 лиг юм уу, Mesa лиг мэд болж байна. Энд орох ингээд нэг Facebook групптэй Dota сонирхстой групп гэдэг. Тэрэн дээр ингээд хүмүүс чинь за ингээд 6K ийм марта юу юм бэ? Тэгээ би ингээд бичиж үзсэн чинь хонгороо анх наваа за чи хүрээдэр гэдэг. Нитка тий. Тэгээд Inogame бахуудад яг Inogame-ийн үндсэн баг нэг 2 тон ч тэрэнд нь орж агаад тэр Jomo ингээд тамира жижиг тамира тэр хэдэд. Тэгэл тэгжсэн хин нэг Fearless гэдэг байна. Цукимото одоогийн Цукимотос Fearless гэдэг байна. Тэр Lucky Strike азаа байна гэх тэр хэдтэй нийлүүлээд ахангаа болсон. Тэг Цуки байгаа хүчлэн бас хадгүй. Ер нь тэгж жагаад ингээд тэндээс л ихсэн. Тэгээ явж исэн чинь нэг Монди ах холбогдоод ийм 5 хайж байна гэдэг. Тэгээ энэ renewal гэдэг юм шинэ баг байгуулах гэдэг байна. Тэгээд тэр нь чи орох уу гэдэг. Тэгэл шууд тэгээд уусаа биш дуртай шууд орсон. Ер нь бол анхнаас нь Линоос эхэлсэн биз дээ, тий. Лино дархан. Лил одоо жишээлбэл Лилганд яг яаж орсон юм? Шгэ хэлсэн юм уу? Ер нь яг ямар түүхтэй? Баясукт хоёр тоглож байгаа. Тэгээд шгээг таньдаг ус шгэ Марвелах Сөхөө хоёрыг таньдаг байсан баха. Тэгэл цуг шахах гэлээ орсон шүү дээ. Одоо жишээлбэл өмнөх ингээ Ино дархангийн тоглож исэн гэж байгаа ш. Тэр шиг тийм ер нь тоглож байгаагүй тий. Одоо багууд гэх юм уу? Гоох уу? Хамтарч бэлтгэл хийжсэн багууд байгаагүй. Байгааг. За тэгвэл одоо ер нь бол шүү дээ ингээд таярыг мэрэгжлийн болоход ч юм одоо ингээд бусдаас илүү болоход ингээд таярын хувийн ямар зуршил илүү нөлөөлсөн гэж бодож байна. Одоо амьдралын чинь зуршил тийм юм байгаа юу? Их тоглолтог байсан болоо зүгээр л. Их тоглодог. Төгсөөх. Тэгээ их тоглолт тэгээд юм бол нэг бас яг сайжрыг гэдэг ингээд бас реплей үзэхдээ арай ухаалгаар үздэг юм болов. Арай нэг юу гэдэг ингээд зүгээр л дандаа тоглоод харсан бас нөгөө цагаа бас үрж мөрч. Тэрний орн одоо ч нөгөө нэг сакс макс дээр яриад байна. Зүгээр л ингээд гадаа гудамжинд ингээд сакс тоглоод идэг амар их тоглосон ч гэсэн нэг 6 сар тоглосон баг ингээд нөгөө коуч дасгалжуулагчтай баг ингээд нэг 2-7 хоног яаснаас 7-нд орч гэдэг юм уу. Тэгээд тийм байдаг шүү дээ. Тэрэн шиг ингээд яг ингээд чадхаараа ингээд тийм спам матч ингээд спамдах биш зүгээр ингээд за яавал би одоо хурдан сайжрах уу гэж бодоод арай өөрөөр харсан юм бол. Тэгээд тэр нөгөө pro tracker статистик тийм мэрийг их ашигладаг гэсэн. Л одоо ингээ байнгын тоглоод хахаар одоо ер нь өөдөхгүй нөө. Одоо олон жил ингээ хэлбэр зогсолтгүй тоглож байгаа шүү дээ. Тоглолцсон шүү дээ. Та тоглохгүй юм уу? Пабо. Ер нь өөдсөн үү те? Өөдөж чинь яаж юм? Тэгэл өөдөж шүү дээ. Одоо оронд нь одоо юу ээж өнгөрөөж тэр цагууд? Оронд нь тэгэл бузраа тоглоод өнгөрөөж шүү дээ. Янз бүрийн тоглолоо. За тэгээд за renewal ороод renewal ер нь яагаад болсон юм? Шалтгаан нь юу вэ? Юу л вэ? Ер нь хидэд нь тэгээ шалтгаантай яг тухайн үед нөгөө нэг юу дотоод асуудлаас болол яг бас яг
нэгдүгээр багаараа нэг амарч амжилт бас үзүүлж чадаагүйсэн. Гэхдээ яг тэр амжилтын гаргуулах тийм яг үндсэн ч бас яг сайн гоё тавигдаагүй ингээд нэг юм нөгөө нөхцөл байдал сонин boot camp юу одоо цалин байлн ингээд тэр мөрний ингээд алдагдах ч юм уу нэг тиймэрхүү ингээд жижиг тийм юмнууд ингээд нөлөөсөн. Тэгэл аль талаасаа худраал тэгэл харцгаасан да. Ер нь тэгэл баг яагаад тарддаг ихэнх баг шиг. За тэгвэл одоо ингээд үлгэр жишээ авдаг тоглогч гэж байгаа. Ер нь ингээд сайжраад одоо ингээд доотог тоглож байгаа ингээд асар их хүн байгаа шүү дээ. Яаж ингэж бусдаас гоцорж гарч ирж сайжирсан тийм өөрсдийн баримтлаж байгаа ямар нэг юм байсан уу? Зөвлөл бол тэгэл яг нэг тоглолоос гараад ирсэн байх л та. Төгсөөгийн удаас тийм юм байгаа юу? Түтүрэлээ. Юу юм уу та нотэл юм уу та? Нотэл ч ингээл ер нь тэр true site-д гарцсан байна шүү дээ. Тэгэл юу ингэдэг. Тэгээд шинэ ном ч гэсэн тэр нөгөө яатсан шүү дээ. Character beats talent гэсэн байна шүү дээ. Тэр мэр ер нь тэгээд ярьж байгаа юм нэг нөгөө ерөнхийдөө санал нийлээ. Тэгээд за энэ хүн ер нь зөв ярьдаг юм, зөв замаар явдаг юм байна гэл. Тэгэл тэрнээс үлдээд өрөөлөө. За Монголд орж ирсэн одоо ер нь хамгийн анхны тэмцээнүүд чи ер нь юу вэ? Анхны тэмцээнүүд. Тэгэл нөгөө PC тэмцээнүүд л ордог. Тэр яг хамгийн анхдахыг нь бол мэдэхгүй. Амжилт тэр гаргадаг гэсэн тохиолдол. Бараг гаргадаггүйсэн бохоо. Хаяадаа л нэг гаргадаг гэсэн шүү дээ. Сүгийн. Би яг тийм тэмцээнд ордгоос үсээ хичээлээ хийдэгсэн. Тэгээд яг тэр 10 жил оюутнаа төгс хүртэл бол зүгээр л ингээл ранкд л тоглож байсан. Тэгэхээр яг тийм тэмцээнд орж байгаа ч шүү. Тийм. Тэр чи анхны мэрэгжлийн тэмцээнүүд нь хэр юу вэ? За лилих бол DPS байх те. DPS бодлоо. Төгсөөгийн бодвол Mesa League нэг. Тийм Mesa League интерес тийм л те. За тэгвэл ер нь штэ. Тийм сэтгэл тоногшсон тийм тэмцээнүүд одоо юу вэ? Тоглолтууд ч юм. Яг тийм мартагддаггүй тоглолтууд ч тийм түүхүүд байна. Мартагддаггүй тоглолтоо. Юу юм бэ да? Одоо нэг Predator нэг лиг рүү явсан шүү дээ. Хамгийн сүүлд. Тэгээд тэр тог тасарсан л юм байна да. Тоглолт гэслээ. Тэр бол California-с гарчих юм. Ер нь амархан гарчих юм байна да гэж бодсон. Тэгээд өдөр нь тараа гардггүй юм байлээ. За тэгсэн их тэр. Мартагддаггүй. Тэгэл юу вэ да? ISF тэр ялсан. Тэр ялхтаа бас тэр нөгөө юунууд Америкийг дээр аль доор бүр хожсон нөгөө 5-6 доор байранд ингээд үлдээгээд хожсон. Тэр мөр бас гоё. Тэр юу гэдэг тэр үедээ бас наунс гэдэг нэг жоохон эвгүйсэн шүү дээ. Тийм баг. Тэрийг ингээд хожоод явсан болохоор тэр нь бас гоё байсан. Тэгвэл одоо ер нь энэ хугацаанд байсан заяа. Тийм гоё дурсамж юм тэр байна. Ер нь одоо Dota-тай холбоотой тийм бүүтэлж авах хугацаанд ч юм уу эсвэл ландж авах хугацаанд ч юм уу тийм гоё. Мартагддгүй дурсамж. Тийм амар тийм мартагддгүй дурсамж мурсан ч л байхгүй зүгээр хожих үе тэгээд хальт гоё шүү дээ ер нь. Тийм хальт. Яхад сүүлийн үед ингээ олон жил бүүтэлсэн шүү. Тэгэхэд ер нь гоё юм байхгүй юу? Нэг өдөртэй хожоог өчтөг байхгүй шүү дээ. За тэгсэн их тэр. Гэхдээ заавал тийм хоцсон юм шүү. Зүгээр ингээ амьдралын гоё дурсамж ирж шүү дээ. Ер нь хэлж юм аа. Байхгүй Ер нь тэгэл нийтдээ гоё шүү дээ. Одоо ингээд өнгөрсөн цаг руу ингээ харангуут ер нь тэгэл бүх юм гоё л харагддаг. Тэр хоёр үедээ ингээд сул байсан ч гэсэн ингээл гоё л одоо яг бүтэлжсэн үе ер нь санаа одоо тэгэл Sparko менежер гээл IC-ийн үйл их санаа тэгэл хажууд мөнхөө ингээ солонгос дуулаа гээл ингээд хаяада нэг сүхвэ ирсэн байж сүхвэ хэлэл ирсэн нэг адил ингээл тоглоосоо ч тэгэл оройдоо заримдаа ахаа гэх тэгэнгүүт спэм тэл хоёроос үлддэг тэгэл ер нь тэрийг ингээ бодоод үзэхээр тэр бас хаяадаа бас санаалцдаг яг энэ гоё шүү дээ. Миний нэг юу нь болохоор хамгийн анхны төгсөг лилгааны бүүт төр яадаг өдөр бүгдээрээ унтаал өглөөс ирч төгсөөс ирцэн байдаг байхгүй. Би тэгэл юу хийж байгаа бол гээл араас нууцаар авдаг байхгүй. Тэсч тэнд дуу тавьцсан газар бүжиглээд бүр тэнд баг тоглолт хийж байгаа газар би бүр гайхаад бүү юу вэ гэж бодсон. Тэр бүр авир нэттэйс. Таах ч бас нөө лил мэлтэй болохоор Encanto-гийн бүүт төр таарч ирсэн шүү дээ ойлаа. Тэгээ бүүт төр лил төр хоёрх нь байдаг хэд хоног өөр хинч байхгүй.
Надтай баг юм ярихгүй тийж 2 болон цоот. Тэг 2 хэд хоног амар сонир байсан тийм юу ч ярихгүй болон цоогаал. За одоо таяр хувьд одоо ингээ харахаар яг ингээ баатар спамддаг хүмүүс байгаа даа шүү дээ. Одоо лил бол анх ингээл байнгын спамддаг байсан шүү дээ. Хитэн баатар одоо Конка, Мипо, Брүүдэл төгсөөч ин чам гэж. Ер нь баатар амар спамддаг шүү дээ. Ер нь баатар спамдахын давуу тал одоо ингээ энэс залхдаггүй юу? Яагаад спамддаг вэ? Тэгэл ямар болох гал тэгэл хамгийн сайн чаддаг батар спамдж байгаа шүү дээ. Ер нь яагаад тийм одоо чиний спамддаг баатарыг ер нь яагаад сонгосон? Анх. Тэгэл гой санагтаа сонгохгүй. Тоглож үзэл гой санагтал тэгэл спамдаад. Тэгээ давуу одоо ер нь л өөдөхгүй те ер нь байнгын спамдаад тахаар. Тухайн үед бол яг ямар ахос бол өөддөг бас. Төгсөөлт. Нөгөө хожих гоё шүү дээ. Хожихор ч угаасаа гоё мэдэн. Нэмээд продакт төслөөр нөгөө юмараа нэмнэгээд тийм байгаад. Урдвар бас юмар алдахгүй гэж айдаг. Өөр шинэ юм туршихаар нөгөө юмар алдчихгаа. Тэр нь ингээд бас нөлөөлдөг гэсэн баха. Яг бас бүх шалтгаан шүү. Тэгэл угаасаа пажн дээр ингээд яг гоё баатруудыг аль тоглохгүй бол тэнэг байдаг шүү дээ. Багийнхан ч гэсэн ингээд уурлаад байдаг юм. Тэгэхээр тэгэл спамддаг та. За ер нь оролцож исэн за гоё тэмцээнүүд бол за SF Nation Games Center шүү дээ. Тэдний талаар нэг тийм гоё сэтгэлдлүүд байна. Ер нь Asian Games SF төр болсон гоё юм ч. Ер нь тэр тэмцээнүүдийн талаар. SF байсан шүү дээ. Тэгэл тэр нь гоё юу юм лаа. SF байсан яшин тэгэл мөнгөл гоё л дугсал тэгэл Тэзээ болсон бол гоё юмснаа. болж байгаа газар нь гойс руу мэн. Гоё лээс тий. Цагаагаар нь жахаална. SF Asian Games болохоор нэр яасан гэдэл ш. Дараагийнхаас нь Dota хасагдсан масагдсан л юм шиг л одоо юунаас. Юунд болох вэ? Японд болох Токио Dota байхгүй. Нагаа юу? Ерөн дээр нь байхгүй л имэйл авцсан илүү. Уг нь амар гоё л болсон юм шиг санагдчих тэр үедээ. Тэгээ яга хасагдсан байгаа юм. Тийм Азийн наадам бол яг зохион байгуулалт юм уу нэг хэр том омоор хамгийн гоё юм лээс. Бүү зэрэг англиар л тэгнэгч хүн байхгүй. Тэр нь жоо тийм. Гэхдээ ингээд яг хийж байгаа юм бол нэлээд гоё л өстэй. Тайзан дээр гарч марахад бас огшмор өстэй яг үндэ. Өсөртэй. Яг тэр нэг би яг нэг тайзан дээр гарчаал буухчихсэн чи өөдөөс нөгөө хин ланам яг алхаал иржсэн. Гар барих гал алхах. Тэрийг харахад л бүр надад бол бүр амар огшмор санагдчих. Ингээ байнгын багасаа үздэг хүмүүс шууд ингээл өөдөөс гар барих гал алхах ирж байгаа. Тэгэл тэр олон үзэгч дундаас яг ингээд ганцхан нэг монгол хүн орилоодсэн шүү дээ. Тэрийг сонссноо. Тэг яг ингээ ганц монгол хүн орилоо тэрний амар сонсогдоод байхараас амар сүртэй санс. Тэр нь сүүл таарсан чинь нөгөө ганхуу ах байсан юм л. Тэр нөгөө нэг мэдгүй миний зөвнөр чаднаа амжилт гэлээрээс тэр нь бүр надад ингээ чивчээр орж сонсогдоод. Тэг сүүлд нь харахад бол тэр судал тэр ганхуу ах суучлал байсан юм л. Тэг ер нь одоо ингэж сүүлийн үед орсон тэмцээн одоо Dressmas руу явсан шүү дээ. Өөр ер нь ямар тэмцээнээр сүүлд явлаа. Тэдний зохион байгуулалт ер нь хэр байсан. Dress-up гоё сан зохион байгуулалт нь орсон шүү дээ. Эсэн зохион байгуулалт гоёсэн оршин тэмцээнд спорт хамгийн гоё юм болов. Бэлтгэлээр өмрөө гаргаж өгсөн гэж гээл. Одоо бас нэг асуудал нь одоо коучны тал дээр одоо ингээд за сүүлийн үед нэлээд олон ингээд стек сольж шít. Тэр болгонд ч одоо ингээд коучнор байгаа хэл та тий. Одоо secret одоо сүүлд юу вэ жиглийн энтергээл одоо энэ коучнарын ялгаанууд нь мэдэгдэж байна уу ер нь яа. Ер нь бол ялгаа нь бол мэдэгдэнэ. Давуу талууд нь юу вэ? Давуу талтай хүн болгон дээр ихлэх шаашаа. Гэхдээ ер нь бол ялгаа болоогүй амар хөө хүмүүст нь. Зөв. Яцгаа байгаа. Коуч бол нэлээд чухал санагддаг. Ер нь тоглогчид ингээд хувилалтаа ингээд 100% ингээд яллаа гэхэд тоглогчоосоо бараг илүү хөвөлөх. Одоо тоглогчид хэдийн 15-аар ингээд 5% 75% үлцэн 25-ыг бараг коуч бүтэж байгаа гэх юм. Тэгэхээр ер нь коуч бол нэгдүгээр өөртөө ихтэй байх хэрэгтэй. Туршлага сайтай. Тэгээ Dota сайн мэддэг. Тэнгүүтээ бас нэмээд нөгөө харизматай байх хэрэгтэй. Хүмүүсийг коуч ингээ үг хэлэхэд тоглогч нь ингээ тоодог тийм. Тэгэхгүй бол коуч нь ингээ нэр өндөг бол тэр багны жоох хэцүү л. Ер нь тэгвэл одоо ингээд хамт ажиллаж ирсэн коучнараас хамгийн гоё нь юу байсан бэ одоо сүүлийн үеийн гадаад коучнараас хамгийн Secret коучлсан мөн хин надад бол Армено Гогохин хин бэлээ. Хин үү? Хин гэдэг хам хин гэдэг. За надад хамгийн сайн гэвэл яг хийлэхэд хэцүү маа. Ер нь бүгдээрээ сайн яг
Адам Марч 2 юм болов. Плидэд Адам гэх 343 байсан. Тэгээд плидийн дараа нөгөө хин Лилмэл Цукимото тэгээ Боб Моптой нөгөө 4 Монгол байсан. Тэрэн дээр нөгөө Марч бидэдийг нөгөө сайн дураараа коучлжсэн. Тэр хоёр ер нь хамгийн сайн болов. Яг одоо. Гэхдээ бусад бүх коуч нар л ер нь тийм. За тэгвэл Марч хин ингээд бүгд Солонгост Форев энэ төр. Одоо яг ялгаанууд нь одоо тийм өөрсдийн гэсэн онцлог тийм бэлдүүлж байгаа. Одоо жишээл Форевч ингээд та нарыг 2-2-оор лэнд дийлэл эхлэл төгсгөлт нь байнгын үзэлээд өгсөн шүү дээ. Нөгөө коуч нарын онцлог нь ч юм уу эсвэл бусдаас өөр хэлэгчсэн гоё юм байна. Байгаа ч одоо яг харсаалах юм бол зарим нь яг драфтандаа амар анхаардаг гэх юм уу. Зарим нь одоо ленинг скиллтэй анхаардаг. Тэр болгоныг хилээд авах хэцүүлэх л таа. Тэр нь хувь онцлог бол байгаа юм. Хин их одоо юу нь чамд гоё санагдав. Ер нь бол драфтыг бараг 100 өөрөөчдөг гэсэн. Тэгээд тоглогчдоо яг ингээд энэ батар ингээд ингэдэг тэгдэг гэж шууд ингээд тайлбарлаад өгчдөөсөн болохоор амарсан. Тэгээ ер нь тэгтээ өмнө нь бас ингээд ийм батараар тоглосон шүү гэдэг ер нь бэлтгэл хийдвэрсэн мэт тийм. Шууд дарахгүй сте. Шууд дарахгүй. Тэгээд тэр сүулт тэр Месагийн Nomatic Masters тэр хүмүүс ингээд амар яагаад л шүү дээ. Чамааг ингээд хоёрхан батар л аваадсан ингээд байнгын сүулт аваад ихэнд аваадсан гэдэг. Тэн дээр яг яасан? Хоёрхан батар аваадсан юу авчихсан? DKTB. Видко тэгэл багаараа ярьж байгаа л гаргасан шийдвэрний болоо. Тэр ер нь хийнийг юу ер нь зүгээр бөөнөрөө оролцсон. Бөөнөрөө оролцвол тэгэл хийн шийдвэр гаргаад шаасан баг та. Гоё тийм даваатай коуч нарын тийм гоё хийдэг юм үйлдэл. Ер нь нөгөө нэг коуч нь юу гэдэг англи нь гайгүй их англи дээр санаа зовхгүй тэнгуүтээ ингээд тоглолчоос ингээд юм ингээд хүсдэг гэх юм. Тэгээ яах ингээд чи юу тогломоор яамаар ингээд нөгөө мэдээлэл их авдаг. Тэгээ эргүүлээд тоглолч нь бас сайн тоглодог. Метагаа ойлгож иж гоё эргүүлээд гоё нөгөө сайн мэдээлэл өгч. Тэгээ тэнгуүт ингээд тэрийг ингээд ашиглаад гоё драфтлаад ингээд хүн болгонтой ингээд тодорхой хэмжээнд ажиллаж чаддаг тийм коуч нь гоё юмсан. Тэр нь нэг л ер нь Адам Марч 2 юм уу та. Тэр нь л нэлээд гоё санагц. Тэгээ тэрэн дотор нөгөө драфта хариуцж байгааг нь овцсон байгаа л да. Лилээлээ да. Тэгвэл нөгөө коуч нь яг ингээл за чи яг энэ нөгөө нэг юм Ленин чи ингээл юм жижиг сажиг юм шүү дээ. Тэрийг ингээд заагаад байхаар тогтчихож байгаа ядаргаат байх. Тэгэхээр тийм юм нь угаасаа тэрний их анхаарал хэрэггүй бах. Яг ингээд нийтдээ том юм. Арын даачдаг байлгүй. За тэгээд одоо жишээл за хамгийн тоглох дуртай байсан патч ч юм уу. Тийм. Патчнуудаас ер нь хамгийн гоё байсан байж. Буцаад дээр ирсэж гэж боддог. Өмнөх патч л юм. Өмнөх патч л нэлээд таалагдсан. Тэг яг одоо юм. Надад яг одоогийн патч гоё санагдаад байна. Нэр нь тэрэн дээр бас одоогийн патч ер нь яг хэр байна л л дээ. Одоогийн патч ер нь хэр санагдчих. Ингээд нэлээд олон юм өөрчлөгдөж байгаа шүү дээ. Гоё л байгаа х та дуудах нь. Би ч нэг тоглож үзээг л дээ. Ским дээр тоглоход зүгээр л байгаа шүү дээ. Одоо тэгэл нэг Lotus Mods янз бүрийн юмуд өөрчлөгдөж. Гоё тэр Hardcore мал нэлээд гоё болсон. Тэрс номер 1 Lotus энэ. Одоо яг тоглолтын одоо жишээлбэл ингээд play style бүрэн нөлөөлж гинөө эсвэл ер нь л хэвэндээ байна уу? Dota. Агууд стратеги тэрнээс болж бүр амар өөрчлөгдөж. Terminator-аас болоод стратеги жоохон л өөрчлөгдсөн баг. Шиг юм бодлоо. Бас нь хэвлээ одоо. Тэгээ багууд ингээд илүү хоёр талаас ингээд тулалдуух илүү тийм патч орж ирсэн. Тэгэхээр тэр нь бол надад гоё санагдаад байгаа. Угаасаа би ингээд эхэндээ илүүгээ аваад тэгэл илүү гэж явууч. Тэрэнд илүү дуртай байдаг болохоор тэнгуүтийн Terminator ч ганцхан болохоор тэрний төлөө тулалдахгүй бол амар их алдах гэдэг ч юм. Тэгээд тэрэн дээр илүү гоё л бас. Тэгээд тийм ихэнх үедээ хүчтэй батрууд ороод ирсэн болохоор надад гоё санагдав. За нэг асуулт байна л хэлээс заяа. Аяцгаас яагаад гарсан бэ? Аяцгаас яагаад гарсан бэ гэж одоо тэгэл юу юм бол яг нэг тэр Predator дээр очиад усаа даргачлаад гэсэн тэнцээд хожигдоод тэгээд тэрнээс бол нэлээд ер нь бол тэл тарсан. Тэгээд тэрнээс гадна яг ингээд угаасаа л урт хугацаанд ингээд хамтдаа яг 5 монголоор ингээд тоглоул яваадсан. Их тэрхий ингээд UK сайжрах шиг ингээд нэг төвшөнд явуулсан болохоор угаасаа л тийм өөрчлөлт хэрэгтэй байсан болоо. Одоо сайжруулах боломж байсан гэж бодож байна ер нь. Зүгээр тэр яг одоо тэр нөхцөл байдлыг байсан ч ч тэгэл. Одоо ямар маягаар. Би яаж тэр тийм байсан л хэлсэн шүү дээ. Тэгвэл чи одоо ингээд за 5 Монголтой ингээд явахад ингээд болохгүйсэн гэж. Одоо сүүлд ингээд чи 4 Филиппинтэй ч юм уу дандаа ингээд өөр хүмүүстэй зөндөө тоглож үзлээ шүү дээ.
Монголчуудаас үнэхээр илүү байна уу? Ер нь ялгаа нь юу вэ? Аль нь амар? Тэгэл хувь тоглогчоос шалтгаалах. Яг миний хувьд бол Монгол хүмүүстэй ярихад бол угаасаа ихэлээр ярихаар амархан. Харилцаад амархан юм уу? Тэгэл тийм л даваа тал байна да. Тэгээ нэг өөрийгөө нөгөөдхөнд ойлгуулах гэх юм уу? Тэгээ одоо угаасаа чадварын төвшинч ч гэсэн ингээл тоглогч нарын бүр сүртэй нэг ялгаа гарахгүй шүү дээ. Одоо чиний тоглож байгаа хүмүүс ч юм өмнөх хүмүүсээс. Тэнгүүд одоо чамд асуудал нь юу байсан гэж харагдсан одоо. Бид нэртэйгээ гайгүй зөгцөөд байвал өмнөх хэдтэйгээ яагаад зөгцөөг гэж бодсон. Нүртэй юу? Мэдхгүй яг бол төсөөлөхгүй. За. Төгсөө энэ л тэр юу гэж бодож байна. ICU тэр нөгөө ICU. За чиний гарсан бол угаасаа энэ хоёр араас нь гараад тэгээ ер нь гарсан шүү дээ тий. Билет рүү. Тэгсэн. Ер нь тэн дээр ер нь юу бодсон? Ер нь энэ төрлийн бодсон. Энэ дээр бидэд яг нэг юу л их одоо бодох зүгээр юу хэрэгтэйсэн бол яг нэг форэ байсан шүү дээ. Форэ бол ингээ яг дота доторх юм аа ингээд гоё тэр да болчдөг байсан. Гэхдээ нөгөө яг хамт нэг бүүтлэхгүй. Хамт бүүтэлсэн чинь ингээд яг нөгөө юу ш бидний ингээд дота ярих болохоос шин хувь хүмүүс төр ингээд ярьж чадахгүй юм. Нөгөө яг бидэд ингээ хувь хүмүүс нээх ч юм уу ингээд яг тим юм хэрэгтэй байсан баг. Гэхдээ зөвхөн тим хэрэгтэйс гадна нөгөө нэг дотагийн тоглогч сэлгэх энэ тоглогч угаасаа цөөхөн болохоор ингээд нэг юу гэдэг. За ингээд болохгүй байна гэсэн ч гэсэн ингээд ийм ингээд солигдох боломжгүй. Тэгээ ингээд тэгэл ер нь за нилээл удаа явчлаа гээл. Ер нь бас сэлмэр байсан юм шүү дээ тий. Сэлмэр байсан тэрээс тэгэл гэхдээ хин гэдэг нь хэлэхгүй л дээ. Тэгээ ер нь сайжруулах тал дээр за коуч за яж форевч нь тэгээд болоод чи чинь билет рүү билет төр нь хэр удлаа. Эдэд 2 сар гарвал бас 2 сар. Билет болохоор тэр янз бүрийн компани асуудлаас болоо болцсон гэсэн тий. Орсон ч л ер нь эвгүй байсан. Ороод 7 хоногийн дараа нөгөө намайг авсан. Намайг ингээд хүрээдрээ гэсэн менежер нь юу яагаад ажилласаа чөлөөлөгдөд тэрийг нь одоо юу гтүүлээ. Халаад тэгээд юу болчих гэдэг. Тэгсэн чинь ингээд одоо холбогдох хүмүүс байхгүй болж байна. Айгуу сайн байсан. Тэгээд нэг тийжсэн чинь цалин байлн удаал гэсэн. Тэгсэн чинь өөр тэр нөгөө мижер хуучин байсан коуч хуучин байсан тоглогчд өөр тэр дота биш нөгөө CSM хүмүүс нь мөнгө өгөхгүй байх. Тийм их юм сонсогдоод гэсэн. Тэгэл за ер нь хитцүү орог руу орцсон байна да гэж бодоод тэгж байгаа л тэгэл угаасаа бидэд ч гэсэн нэг амжилт үзүүлж нэг чадаагүй тэгэл тарцгаацсан да. Бүгдээр. Тэгэл элчин болохоор эксект бол зүгээр л хальт тоглосон мэт дээ. Яг ороогүй шүү дээ. Тэгчээ дараас нь яалаа. Тэгчээд хэдэн Монголдөө тоглож байгаа. Тэгээд секрет орсон батаад байгаа. Секрет рүү яаж орсон түүх юм? Секрет рүү яаж орсон түүх үү? Тэгэл яаж холбогдоод яаж? Папа чатчил баг босхгүй гэл тэгэл орчихсон. Тэгээд бусад хүмүүсээ болохоор ярилцж байгаа сонгосон юм уу? Бэлэн байсан юм уу? Тэр нэг надад хэлэхдээ бол би яг энэ өмнөх позишн дөрөвтөөр нь жоох дуртай лайнтай ингээд суршаач маань хэлсэн байхгүй надаа. Тэгээд тэр нь Кицко гэдэг нэг орсон. Тэгээд тэгж явж байгаа. Тэгээд чамд ингээд санал болох хүн байна уу гэд. Тэгээд хальт мөгч инглээ тэгэл мөгчөг аваад тэгэл мэднэ кредит тэрийг л яаж ослоо мэддэг. Инкрет ч хүн хаан тоглолт үзлээ. Гэхдээ манайхтай байнгын скримт тэгний баг тоглолт үзсэн шүү дээ Европын. Тэгчээд секрет тоглоод жиглэн төгсөөчн билет тоглоод таф тоглолцоо тэгээ яла өөр баг маг тоглоод тэгэл нөгөө месад саблат гэдэг монголчуудаар нэг үзье гэл. Тэрэнд үзсэн сэтгэл хэрэгсэн ер нь. Месад саблат гэдэг. Тийм одоо шийд секрет орсон шүү дээ. Надаас бол тэр үү. Тэгэл Монголд гоё юусэн тэгээ тийм инвайт авах гоё юусэн тэр ч одоо тэгэл үнэхээр тэгэл юу гэдэг бид төвшин хүрээгүй нөгөө харьцуулахад талон малон навж өнөр тэр хажууд бол угасаал жуулдсан гэх юм уу тэгэл хожигдсан. Төвшин хүрэхгүй бол одоо юу гэдэг гоё баг байгаа тэгээд угасаал дийлэхгүй юм. Тийм л байсан да. За тэгээд жиглийн стек бас яаж бүрэлдсэн талаар ихсэн тохиолдол байгаа. Тэр нөө тэгэл MC-гийн чатчил бас баг шахахгүй л тэгэл боссон шүү дээ. Тэгэд төгсөөг болохоор яасан юм? Чи санал болгосон юм уу? Төгсөөг угаас анхнаас харцуулсан баха. Тэр хоёр ингээд
Ер нь бол сайдлын хүмүүс ингээд дуугаар навчлаг намрал өгдөг байх хүмүүс. Тэгээл харж байгаа л басан баг та. Тэгээ тэр баг тэгээд цаашаа яагаад яваагүй? Уг нь бол нэлээд гайгүйсэн шүү дээ. Яаж яваагүй гэж юу? Тэр цаа ITP-д ороод яг хав санхүүгийн асуудал болоод болцсон гэдгсэн. Тэгээд зүгээр тэрүүгээрээ дахиж явах бодол байгаагүй. Тэгээд нэгдүгээрт нойр морины асуудалсан болов. Бид хоёр угсаа Монголоос тоглож ирсэн. Тэгээд яг шөн үүрийн 6 мургаа тоглохоор ч их асуудалтай байсан баг та. Зэрмэнд нь. Тэгээ Европын цагаар тоглоно. Би яг өөрөө болохоор яг тэгж орой морой хамаагүй удаж чаддаггүй. Ирс дутаад ирцэрдэг үн. Тэнгүүд орой унтчихгууд угаасаа л ирцэрчдэг. Тэнгүүд нэг нойр 3 цаг унтах ч юм уу. Тэгчдэг юм болохоор ингээд шууд тэрийг солиод эсрэг болохоор амар л ядардаг юм билүү. Тэгээд сүүл рүүгээ уг нь ингээд нэг 2-7 ихтэй макстай 2-7 хоног ингэж яагаад нисэн гэд ярьжсэн байхгүй. Тэгсэн чинь асуудал үүсээд тэгээд тэр нь үлдсээр ингээд сар гарan болоод тэгэл тэрний дараа ингээд сонирхолтой л ингээд Дочч бас тэгээд байна шүү дээ. Пингний тал дээр тэгээд янз бүрийн юм байгаа. Пинк тэл одоо Монгол хүн болж төрснэг тэгэл 100 пинктэл тоглох хэлэхтэй. Тэр хаагийн тэгээд захгүй юу? Маус тоглодог байхдаа заавал ирж бүтлээ Монгол тоглолч яваасаа хідэн пинктэй биш дээ. Ингээд тийм болохоор чамд тоглох боломжгүй гэдэг. Тэгээд маус руу очиж бүтлээ багийнх нь бол байнгын бүтэлдэг байсан гэсэн. Ирж чинь. Тэгээ өөрөө тэнцээ байнга удаан байгаад тэгээ доктортой яг нэг байдлаар удаан байцсан сүултээ жоохон эморал хэцүүлээс юм шиг байна. Тэгээд ер нь гарсан юм шиг. Тэр тал дээр ер нь пингний тал дээр тэгээд баг пинктэй л тэгэлэхгүй шүү дээ. багуудаас ч одоо өмнөх багуудаас ч тийм юм ярьж байгаагүй. Үгүй. Тэр нэг та баг пинктэй л өсдөг шүү дээ. Тэгтээ тэгээд хожоод ирэлт хүн ямарч юм өрөхгүй л хөдөө дуудах нь тэгээд хочихгүй л дэлхээс ямарч юм орох гэхдээ юм л. За тэгээд жиглэн тэгээд үгүй юу лээ? Жиглэн яага болцсон гэлээ сая. Нойрны асуудал. Цаашаа яваагүй. Нойрны асуудал. Тэр нөгөө юу шүү дээ. Тэгээд угаасаа нөгөө ITB задарсан тэгмүүд ингээ бүгд үгэн гэрээтэй болсон байснаа. Гинт болоод бүгд буцаад фри эйжентүүд болсон. Тэгээд тэгсэн чинь ингээд ер нь бол ямар ишээ явж болохоор байсан. Тэгэнгүүт тэгэл нэгдүгээрт эмжилт үзүүлээгүй ингээ юм давхцаал тэгэнгүүтээ лил бас нэг боломж нөгөө Dream League тоглох боломж гарчсан. Тэгэнгүүт лил яг бас гарах нь цаашаа. За би энд ингээд уус тоглох нь гоё гэж наа гэ. Тэгээд надад бас яг орой шөнөөр ингээд тоглох юм хэцүүс. Тэгэл хоёр болцсон. Тэгсэн тэгэл тарсан л байлаа. за одоо жишээлбэл за хэрвээ ингээд IC цаашаа явсан бол хэр амжилттай байхсан гэж одоо Монгол 5 бүрэлдэхүүн ингээд явсан бол одоо би ингээ харангууд Азийн өрсөлдөөн бол нэлээд сул болчиход шүү дээ. Хэдүүлж өмнө ингээл Division 1, Division 2 гээл тоглонгууд ингээл битүү багуудтай ингээл тоглодог гэсэн бүгднтэй нан маань үзэл. Өрсөлдөгч багууд маш их байсан шүү дээ, оргууд. Одоо ингээ харангууд юу байгаа? Одоо ч Аврора, Талон нэг өсөлт за нэг 3 гайгүй баг байгаа шүү дээ. Тэгээ ер нь хоёрыг хожиход л цаашаа шалгах үе дээр байгаад байгаа шүү дээ. Ер нь хэрвээ ингээд бид нар цаашаа ингээ явсан бол яах байсан бэл? Одоо ингээд Азийн өрсөлдөөн маш амар би бол суларчлаа гэж хараад байгаа байхгүй. нэг тийм Азийн өрсөлдөөн нэг тийм суларч мулраа чангарсан байхгүй хөө хэвэндэл баг. Тэг хайцгаар тэгээд явсан бол гайгүй байж ч магадгүй. Гэтэ одоо тэгээд тэгж тарсан одоо хүн болгонд л хэрэгтэй боловч би бодоод байгаа шүү дээ. Одоо ингээд тараад өөр тийшээ тоглож үзээд яг одоо юу гэх хувь нь яг ингээд personal growth-од бол тэр нь хамаагүй илүү байсан гэж би бодоод байгаа шүү дээ хүн болгонд. За одоогийн тэгээ Монгол багч яг үнэхээр бүтээд явбал цаашаа явах уу? Бүтүүл цаашаа. Аха. За төгсөөгийн тал дээр тий адилхан дөө тэр яг ингээ үргэлжлээд байгаа тэр хэцүүс би нөгөө өмнөх ярьсан юм ба жоохон залруулах юм боо тэг нэмээд хэлчих. Тэр нөгөө нэг хүн солироос байж та гэсэн чинь зүгээр би энийг өнгөс. Тэрэндээ нөгөө солихтой биш ингээ нэг солимоор байгаа даа биш зүгээр ингээ тийм хэрвээ солих боломж нь байвал хүн болгон айгу хичээх мичээх ч юм. Тэнгүүд яг ингээ IC-д анзаарчихсан юм. Би ч гэсэн өөрөө ч гэсэн тэрнийх нь нэг одоо буруутнах юм ингээ тийм санаа амарсан. Тэгээ ингээд за угаасаа л Монголын топ юу тэгээ IC байж л ингээ цалинтай юу. Ингээ санаа амарчингууд ингээд хичээх мичээх нь баг. Тийм юм яг гол шалтгаан биш. Гэхдээ ингээд хит хитэн шалтгаануудын нэг байсан болохоор нөгөө тэгж хэлсэн шүү. Тэгээд тэгэнгүүт ингээд сая юутай яаж холбогд асуудтай чи яаж холбогдож байгаа гэхээр ингээд тарж явснараа тэр ингээд ийм бидэд ингээд цалинтай ингээд орг байж гисэн юм ингээд байхгүй болчихж байгаа шүү. Ер нь яванд байхгүй болчихсон. Тэгэнгүүт ингээд хүн болгон хичээж эхлээд яг үндэ за ингэх ёстой ч би ч гэсэн өөрөө ч гэсэн хичээл л ч гэсэн одоо сайжирсан л өөр юм. Тэгээ ер нь ингээд
тарж явсан бүгд нь л хэрэг болсон баг. Бусад хүмүүс ч гэсэн. За тэгвэл одоо үнэхээр за ингээд амжилттай явлаа. За Монгол таваад үнэхээр гайгүй болоо гэвэл яг нэгдээд яг явах уу? Амжилттай бол явна шүү дээ. Үзлээ гэвэл ер нь Монголын Dota ер нь цаашдаа хэр вэ гэж харж байна. Монголын Dota тэгээд их шинжлэх тоглож байгаа хүмүүст ганц хоёр л юм уу? Гайгүй тоглож байгаа нь. Тэгээд ер нь бол удахгүй үхэх юм болов гэж. Үгүйсээ тоглодог юм байхгүй шүү Монголд. Зөвхөн монголч гэх бас Аз мас ер нь тэр чигтэл тийм байх шүү тий харахад. Магадгүй мэдхгүй нэг Филиппинч гэсэн тоглогчдод гарахгүй. Тэгээ Монголын Dota за ингээд баг та хэд баг сүүлийн үе. За тэгээ яг Осокл Панда гэдэг. За Икига за нэг хэдхэн байгаад байгаа байхгүй. Тэгээд эднэрээс доошоо ингээд гарч ирэхгүй байгаа болохоор цаашдаа одоо ингээд гарч ирэхгүй зүгээр гарч тийм л юм. Гарч ирэхгүй бол тэгэл үхэх л байлгүй. Аа. Хизүүлэх гэхдээ мэдхгүй л байна. За ер нь гадны за өөр ингээд топ баг тоглож үзье гэж бодвол ер нь ямар баг тоглох вэ? Ямар тоглогч нартай хамт тоглол за яг гоё болох байхтай гэсэн тийм бодол. Яг тийм тоглогчийг нэг ингээд тэр нэгэ хэлчих юм бол алга гэхдээ тэгэл дөө. Яг тэр нэг багт орлыг гоё л хэлэхтэй. Бүр яг грэйл тэр нэг юм уу? Төсөв их тэр. Энэ нэг бүх багууд л гоё хта яг логикс ярьдаг тийм нэгүүд бүгд л тийм багтай. Лог дээр суурилсан тийм хүмүүстэй л тоглол гоё их нэг тэр багтаа биш яг л ингээл Dota-гоо гоё ярьдаг. За энэ асуудал байна энийг ингээд яаж шийдвэрлэх вэ? Тэгэхгүй ингээд өөрсдийнхөө хувийн эмоц тийм юм ингээд оролцуулаад байвал ажил явахгүй шүү дээ. Тийм биш хүмүүс байвал тэгэл ямар ч хүнч хамаагүй. Тэр 2 3 хамаагүй. Яг мэдээ сайн байх. Тэр 1 2 хамаагүй л. Одоо дэсүүлд MC Papi Enterтэй ингээм хамт үзэж үзсэн. Тэнгүү тэр хүмүүс ер нь ямар тэр хүмүүсээс тийм янз бүрийн тийм давамгайлах юмуд ажиглахдаггүй нь. Заримд нь бол байгаа. Заримд нь бол байхгүй. Хэцээд байна уу? Мэдгүй надад л яг хөв тэрийг яриад тийм байх байна. Papi ер нь ямар санагдчих. Papi бол надад таалагдсан. Тэснэр яа гарсан. Secret яад гарсан байх гэж байна. Яг нэг Монголд тэнцэн шалгуулад хожигдоод тэгэл гарыг гэж шийдсэн шүү дээ. Тэгээд гол нь би ингээд тэр хүмүүсээс амар удаасаас авахгүй. Тэр чинь 2 сар хамт тогсон шүү дээ. Тэгээд ингээд энэ тоглогчтой ингээд залуу арай итгэх байна гэдэг ингээд ярихад ерөөсөө өөрчлөлт гарахгүйс авахгүй. Тэгэл ер нь бол гарлаа гэж гарсан. Тэгээд гарсан ч солилцсон л хэлээ гэж. Тэгээ мөнхчин байгаад байгаа юм шиг л шүү дээ. Мөнхчин секреттэй гэрэтэг аваад байгаа юм шиг л шүү дээ. Үгүй юу? Гүү. Сэлгэн дээр нь. Гүү. Тэгэж ярьж ах шиг байсан да. Чи тэгээ өөрөө бас гарсан байна те. Би бол. Тэгээ MC дээр хамт тоглоход ер нь ямар хүн бэ? Тэгээд мэдгдсэн юм байна. Зүгээрээ тэгэл MC дууг тэр юунд байх шиг л нөгөө Dota дахиж хожих яг ингээд амжилт үзүүлэх тэр одоо хүсэл эрмэлзлүүд байгаа санагдсан. Гэхдээ яг ингээд өөрийнх нь хувийн чадвар нь яхаарахгүй одоо насандаа яагаад багассан л юм шиг байлээ. Би бас яг тухайн амар үед ингээд би нэг Dota дүүсэн болохоор харьцуулж мэдхгүй тэгээд мундаг л байсан бах. Одоо тэгтээ жоохон яатсан л. Хувийн чадвар нь их сайн биш утсан. За цаашдын төлөвлөгөө ер нь юу вэ? Цаашдаа төлөвлөгөө одоо тэгэл Монгол хүмүүстэй тоглож үзэл гайгүй мэд болвол тэгэл тоглож үзэх юм болов. Гоё явж цаашаа үргэлжлүүлэл тэгэл явахгүй бол өөртөө сайл хамгийн гоё операл авна да. Тайлоо. Төсөөгөө. Тэгээ ер нь адилхан дөө тэгэл ер нь лилтэй би яг хувьдаа ингэ бодоод лилтэй дэнтэд ер нь одоо амархан их юм одоо олон жил болч утгацаач болчлоо. Тэгээд уусаа өөр хүнтэй ингэ нэгдүгээр Монгол биш Монгол хэлээр ярихгүй болохоор ингээд гой юм байхгүй. Тэгээд өөр хүнтэй дэнтэхээр ингэ жоо төвхтэй тэгэхээр ингээд одоондоо лилтэй ингэ явж ийна л гэж бодож. Тэгээд сүүлд чи жакетэй ленсэн те бэлээ. Өөр тийм топ carry-тэй хэн байгаа вэ? Ленсэн байхгүй дээ. За тэгвэл ингээд жакетэй ленсэж байгаа шүү дээ. За жакет ч бас Аазда нэлээд өндөр түвшний carry шүү дээ. За лил жак хоёрын ялгаа нэг юу вэ? Ер нь яг яаж мэдв? Даваас бол талууд нь ч юм. Хамт лентэд хамт тоглоход ч юм. Тэг юу гэх. Лендерс нэг баг ялгаа байхгүй. Лендер бол хоёулаа хүчтэй. Нэг тэгээ хийх юм аялдаг.
Ингээд юу гэдэг. Мэдээж нөгөө лилтэй болохоор давуу талтай Монгол. Тэгээд би ярихад амар. Тэнгүүтээ геймд болохоор Fiddle угаасаа илүү. Jackie бол яг ингээд нөгөө carry нөч уг нь жоох ингээд яг тайминг болохоор item авахаар ингээд за ингээд хийгээд нэг юм хэлдэг шүү дээ. Тийм бол жоохон харьцангуй бага. Тэгэхээр одоо арай муу carry юмудаа ийм хариу өсөд байна. Үгүй зүгээр ер нь одоо өөр тоглогчтой тоглохдоос арай өөр нэг давуу тал мэдрэгдэж байгаа юм байна уу гэж бодохгүй. Зүгээр лил байдгүй зарим шин чанар ч юм уу. Лилээс арай илүү юм жоохон позитив юм да. Positive. За тэгвэл за ингээд Dota за байхгүй боллоо гэж бодъё л та. За ингээд Монголын Dota сөнчлөө. Тэгвэл яг юу их бод. Одоо CV дэжлэн дор шүү дээ. Ер нь яг юу Гэтэл та яг жигтэйсээ бодъё л та. Яг хийгээд төлөвлөсөн юмуд бол байгаа мөнгө нь алга. Тэгээд тэр юм аа хийх гэж үзэх бах та. Юмнууд хайлныг л Сая яриадсэн юм уу? юу юм. Ацаа зайлж штэ. За тэгээд за ингээд за мөнгөндөө олзаа чи одоо ингээд тоглоо за ингээд яг ингээд амжилт үзүүлэхгүй жил 2 жил явчлаа. За тэгжсэн чинь Dota гэдэг тоглоом өөрөө сөнлөө. Тэгээ ингээд community юу н унтарчлаа ингээд том тэмцээн бол түүл яг яах одоо яг юу их. Тэр shift ажиллаж. За төгсөө. Болдог бол тэгээд яах вэ? Тоглогч үнэхээр ингээд тоглогчийн ярээр ингээд лайлуулах хол юм. Тоглогчийн ярээр хударчвал коуч хийх гэж үзэн. Тэгээ Монголд үнэхээр одоо баг юм гарч ирэхгүй гэвэл тэгэл гадаад Аз мас ч юм уу тэр коуч гэж үзэн. Тэгээд үнэхээр гоё тийм нөгөө боломж байхгүй. Тэгээд яах вэ? Мэргэжлэрээ л ажиллах. Ямар санхүүч. За. Лилийн хүчин бол уусаа сураагүй шүү тоглолт штэ бас адилтай. За тэгээ чи Лилигант ингээд анх нэг меса дээр тоглож байсан штэ. Сайблайттай финалддаг. Асуултын тэмдэг бичгэж яа ингээд албаар тэгэж бичсэн үү? Юу асуултын тэмдэг. Асуултын тэмдэг тавьдсан штэ. Тэр чинь 0 орсон штэ. Тэр 0 таа тавьдсан. Дундуур ингээд 0 орж болдгоо угаасаа ер нь тухайн үед чи мэддгүй байсан болов уу? Тэмцээний дундуур 0 орж болдог гэж үгсэн. Тэг чинь ер нь л хариуд штэ. Тэр чинь тэгээд яг тийм official том тэмцээн биш байсан штэ. Шин зүгээр л нэг Монголын одоо юу гэх юм. Нэг тийм л тэмцээн байсан штэ. Тэгэл одоо яг хөө тэн дээр яасан өөрийгөө жоохон мэдрүүлж ирсэн юм байгаа штэ тий. цэлж штэ. Тэрч. За тэгвэл дараагийнхаа заяа. За сүүлд бас хэдүүлээ ингээл TI-ийн квалификер дээр каст тавьсан байсан яг ягаад тавьсан байсан. Тэгээд чи өчтөр оройн уусны юм байсан. Миний хэлэлтэй. Миний ширэн дээрсэн тэгээд нэг тоглолтын дундаа нэг хальт уухан болдохгүй тэгээд байж байгаад ингээд хоосон самсгсарч л байсан юм л. Тэгэл гарцсан л одоо тэрийг дөөж биш татлаа. Тэсээ ингээ уужсэн зү зүгээр ингээ уухад нэг уух юм хайгаадсан юм аа. Яг хөө тэр яриул яхаа өмнөх оройн бид нэр зүгээр меса зураг авалтанд тавьчаад ирсэн шүү дээ. Бөөнөрөө тэгээ нэг хайлт тоол идчихэл ганцхан би бас тэн дээр тэр хүмүүс бүр амар сүртэй болоод чухал тэмцэн юм бараг бол. Яг тэн дээр нэг жоох л балгасан юм да. За дараагийн асуулт. За тэгвэл одоо жишээлбэл за нэг баатар спамдат ч юм аим гоё тийм хамгийн их нэмсэн юм ямар. Нэг батас спонсорлоод тэл бүрүүтлэлтэй хамгийн анх спам 1500 гэмт авах. Одоо хідэн юм ямар дутгал их юм ямар авсах л тий. Мэдгүй тэрийг яг харж чадахгүй шүү. Уусаа анхны яг ингээ юм ямар ч огцом ингээд зогсдгүй өссөн үе ч мал тэгэл Лилигант орохын өмнө тэг бүрүү дээр тавсан үе юм. Тий. Төгсөөгийнх энчентрээс үү? тий энчлээсэн. Одоо яг нэг тогтмол нэг хүн ингээл нэг ранк дээр очиж гацчихсан шүү дээ. Анх нэг 4000 5000 гацсан ранкууд ч юу байсан. Юу яг байгаагүй тийм жоохон байж байгаа л тэр чигтэй л байсан. За төгсөө чинь тэгээд Renewal-ээс гараад Neon-д орсон шүү дээ. Тэр тал дээр одоо анх яаж Neon руу орсон юм? Тэгээ Neon-д байх хугацаанд ер нь хэр байсан ч юм уу? Яг Renewal-аас болцсон бүгдээрээ ингээд free agent болсон би явж исэн чинь Neon-оос одоо нас орсон тэр Карл гэдэг хууч мэн тэр нь холбогдоод тэгэл орох уу гээл. Тэгэл хийх юмгүй тэгээ за яг энэ Neon ч бас deficit-д ордог юу за орё гээл. Тэгэл орсон. Тэр асуугаал тэгэл за орё гээл. Тэгэл юу ч мэдгүй. Бэлтээ хэр удлаа жил арай өрөөгүй.
Би 4 сар болсон. Бэл нэг сар гарan боллоо. Тэгс. Бэлийн оронд Фортун Сөүл очсон. Сөүл орж ирсэн тий. Та Бэл та яг хамт буцлоо. Чи төрүүл буцлоо. Бэл төрөөд буцсан. Тэгээд нэг сар болсон. Фортун Сөүлтэй тоглосон Бэлтэй тоглосон. Ер нь тэгээд тентгийн амьдрал бүүтгэм. Одоо чи ер нь аяцаагаас өөр бүүтэлж үзлөө. Лилгэн аяцаагаас өөр. Сүүлийн Неонд бол Неонд одоо бүүтэл юм да. Бүүтгээд өөр од нэг бүүтэлсэн газар. Тэгэхэд бол ялгаа нэг зүртэй гоё юм бол байсан уу? Неоных бол хамаагүй доор байсан. Бүүтгэв нөө. Лилгэн бод нэлээ гоё л байсан. Том газар, том хаус мас юм уу гэдэг. Тэгсэн Неонд очсон чинь баг нэг өрөөнд ингээд хоёр давхар юм нэг жижигхэн өрөө зав. Нэгэнтээ хоёр давхар ингээд дөрөв ор тавьсан. Тэгээд дөрвөлээл ингээд шантонддаг гэх юм. Яг гоо тэгээд өмнө яг ингээд Лилгэнд гоё хаус нь байж байгаа тийш явцсан болохоор жоохон даварж иж магадгүй л. Гэхдээ Неоных бол таалагдж байгаа. Чи сүүлийн үед юу бүүтэлсэн үү одоо секрет? Тэгээ бүүтэлсэн шижнэ. Серб мэр очсон шүү дээ. Тиймэрхүү байдлууд юм нэр байсан. Гоё. Аль нь гоё юм? Тэнээр сервтлээс нэр нь гоё шүү дээ угаасаа. Тэр бодлоо. Арах нийтдээ одоо 1 сар юм уу? 1 сараас маслаас баг нийтдээ бол Юу нь гоё юм? юу нь гоё юм бэ гэж байна. Хоол нь гоё. Баг финктэй. Тэгээ хоол мол ингээд захиалангууд 10 минутанд хүрээд ирдэг болохоор аюу амар Монголтай харьцуулахад. Таама тий. Би ч бүр тэдэр ч нөө тоож могоочтой явд юм болов. Тэгээд угаасаа зочдуудлалчлаар угаасаа цэвэрлэгчтэй болохоор бас амар. Буудлаайсэн юм тий. Тэр чинь байнгын тэ хоол захиалж идэд мэд татахаар амар хэцүү шин үү? Би өсөд байгаад захиалж идэж шүү дээ. Тэг Монгол бол идэхгүй удаад хараа амар хэцүү юм санагдаад байна. Монгол хоолнууд яг хоолных нэг төвшин харьцуулах бол сербих нь угаасаа илүү байсан болохоор ер нь бол нэг тийм өдөртэй гэх юм уу? Серб боломжтой ямар олон ч. Тэгэхээр тэр тэгээ олон үндэсний хоол аваа шүү. Зөвхөн хоолны газар дуугаа тэргээ захиалчдаг. За. Тэгвэл ер нь одоо тоглохоос өөр ямар нэг юм хийж байгаа юмуд байна уу? Хобби ч юм уу? Амар жим ич намайг арил та. Яаж турчих вэ? Ихс би дураг л гоо шүү. Хэрэндэл л шүү. Дахин нэг гэсэн үү? Хэрэндээ байгаа. Турцал байгаа юм да. Яаж турсан? Ер нь яг байгаа байдлаараас байгаа өмнөх байдгаараа. Төсөөгөө ер нь хийж байгаа юмуд байна гадуур дотор ер нь. Нэг тийм идэвхтэй юм хийхгүй л нэг энэ юу Лилгэн үед нэг хайлтал жим хийжсэн. Тэр нэг гоё байсан. Гэтэ яг ингээд тэр нэгээд амархан гэртээ ойрхон тийм жим л шүү яг жоох ингээд залхуурцдаг юм л. Дота ч хүмүүс чинь. Тэнгүүд яг тийм л байхгүй л юм. Тэгээд юу л юм да одоо лил мэлтэй ч юм ингээд дотоос өөр тоглоом компьютерээр тоглоом тэр юм уу та. Тэгэл компьютер дээрээс чи тоглохоос юу гэдэг вэ? Би өөр тоглодог юм. За ингээ. За амар ингээл тэр чи сүүлийн тэр эсэр месрээс ингээл дэмэж аваад тилтэрсэн гэж байгаа шүү. Тийм ер нь тилтэрсэн тийм амар burnout болцсон үед ер нь яаж давдгийг. Би тийм амар бол яг засварч би тийм амар бол тилтраагүй. Гэтэ зүгээр үгүйс ингээ нэг ямар нэг шинжилт болохгүй бол тэр чад тэгээд ингээл яваад байвал жоохон бузрын шүү дээ. Тэгвэл бүр яг тийм сэтгэлээр онцоо одоо ингээ хожигдол можиглын дараа ч юм уу эсвэл ингээ байнгын нэг ингээ байгаад хад нэг хэцүү болно шүү дээ хүн. Чи ер нь хэрдээ. Нэг тийм амар бол тэрхгүй. Ер нь тэргээр яг юу. Тэгэл болохгүй байгаа юм л тэгэл хэлэх гэж л үзэн штэ. Тэгэл өнгөрөөч байх те. Төгсөөгийн хувьд бас бүр ер нь амар тэрдэн штэ ер нь харахад. Ер нь амар хэлж чадахгүй ч гэсэн дотроо ингээд амар ингээд яаж байгаа шиг харагдаад байдаг байхгүй юу? Юм бодоод ингээ амар тэрэд байгаа санагддаг байхгүй юу? Амар дотроо боддог. Тэр хүүхдээ чи яг юу ийд яаж өөрийгөө тайвшруулж юу ийд ямар нэг юм байгаа. Яг ингээд за ийм хийгээд би тайвширна гэх тийм бодохгүй. Тэгэл угаасаа цаг хугацаанд ингээд мэдээж гайг болно шүү дээ. Хэдэн хоногийн дараа ч юм. Гэхдээ яг тухайн үедээ тэгэл гоё юм идэх юм уу. Тэгээ юм идэх гоё шүү дээ. Гоё хоол мод идэх ч юм. Тэгэнгүүтээ жоохон мартаа гэдэг жаал. Тэгэл ер нь маргааш нөгөөдрөөс ингээд за дараагийн тэмцээн гэж бодоод хэлчихээр нэг амар тэр. Тэгээ сүүлд амар тийм тэрж исэн үед ч юу вэ? Сүүлд амар тийм хожигдл авсан ч юм дэмэж авсан тийм. Банк шүү. Папас. Яг тийм папас биш ингээд чухал үед тийм авсан юм байна. Би хамгийн ойрхон байж байгаа л да. Хожигдсан хэрэг тэр нэг бузрын predator л хэлэхтэй. Яг тийм бус үед нь бол нэг тийм амар ойрхон байж байгаад хожигдсан юм бол байхгүй болох. Том юм юм уу? Ер нь бас Азийн надад явсан тийрэлт үү. Азийн надад явсан тийрэлт. Үгүй би ингээд яагаад л зөө. тэр ингээд шагналгууд тэнцэн.
явна гэдэг надад ингээд явж чадахгүй санагдаад байгаа байхгүй. Тэгэл ер нь л тэр Яг гэхдээ очиод байсан байдал нь бол гайгүй байсан уу? Бас тэрэлтэй байсан уу? очиод байсан газар нь хүн англи хэл ойлгохгүй болохоор надад бол бүр амар л хэцүүсэн. Тэгээ өглөө 8 цаг унтчихад ингээд буудлын үйлчлэгч нь ингээд хятаар нэг юм орлоод ингээд хаалгадаг шатгаад ч юмс нэлээд хэлдэг шүү дээ. Тэгээ хүмүүс ингээд Азинат гоё болсон гэж яриад байгаа надад бол ингээд өтгөх жоох ингээд өргөд байгаа юм шиг санагдаад мэдхгүй. Бол гэхдээ яг тэр experience нь гоё байсан л та ингээд бүх төрлийн спортын хүмүүс дунд ч юм уу эсвэл ингээд их орноо төлөөлөө явж байгаа тэр зүгээр мэдрэмж нь бол гоё байсан. Гэхдээ яг тэмцээн зохион байгуулалтаас яг e-спорт чинь тэр чинь туршилт маягаар ингээд орж байгаа мэрэгжлийн хүмүүс байхгүй болохоор яг нэг тийм юм болсон л ах л та. Ерөнхийдөө бол зүгээр нэг үйл явдал нь бол надад гоё байсан. Төсөө их тэр. Тэг гоё байсан. Надад гоё л байсан. Тэгжээд хасагдсан гэж боддог. Группээс гарахгүй марахгүй гэж байж байгаа. Тэгээ гарах болж амар баярлж байлаа. Тэгээд тэр нь тэгсэн шууд группээс хасагдаал буцчин даал гэж одоо тэр хэд нэг. За тэгвэл за одоо ингээл за Монгол багуудтай зөндөө тоглож байгаа гадаад багуудад тэн дээр чинь ялгаануудын тийм амар тийм том ялгаа ч юм уу. Том ялгам тэгэл нэг харилцах юм болоо. Нөгөө харилцахад л амар тэгээд өөрсдөө л байхгүй. Гадаад хүмүүстэй нэр амар байна гэж юу? Үгүй Монгол хүмүүстэй тоглоод одоо за юу за чинь одоо тоглогчид чинь ингээд төвшин байгаа шүү дээ тохоо. Тэгээ үнэхээр сайн төвшин Монгол хүмүүстэй ингээд тоглоомж байгаа шүү дээ. Тэгээд тийм биш бол тэгээ сайн төвшин гадаад хүнтэй тоглосон л тэрэлхтэй. Тийм аваргийн хувьд бас тийм гоё юуг нь мэдэрч чадсан уу? Аваргийн хувьд тийм илүү байгаа. Илүү байгаа гоёж байгаа юм чинь. Ер нь бол надад secret тогтгоо явсан менеж нэжлээд дүүсэн Spark. Угаасаа secret manage гэдэг угаасаа. Secret manage угаасаа бүх асуудлыг нэг зохицуулаад өгчдөөсөн болохоор надад бол амар сайн. Одоо чамд ямар асуудал гардаг гэсэн тэгвэл за яри. IC-ээр цолох одоо. Одоо за secret ямар асуудал гарч ирээд за Cyborg яаж зохицуулсан? Гээг одоо чи надаа ингээд надаа ийм витамин хэрэгтэй байна. Тэгэд ингээд ийм яг захиалаад өгчих гэхээр ингээд надаа шууд захиалаад өгчдөг гэсэн байхгүй. Тэр чинь би захиалаад өгөл өгнө шүү дээ. Тэр чинь бас өгөл өгнө шүү. Гэхдээ өгдөггүй байсан байхгүй гол нь. Байна шүү дээ тий. Тэр мөнгө төгрөгч юм. За тийм ээ. Ер нь л тэр одоо санхүү манхүү тэр тал дээр угаасаа хамаагүй том аварга болохоор амарлсан байна. Ялсан явж мөнгө юм шүү дээ. Чи secret тахта Монголд байж байгаа явсан юм уу? Тэнцэнэ очиж удсан юм уу? Би Монголд нэлээд удаж байгаа. Secret очоод нэг сар маар хвчаал. Яг тэр тухайн үед байх явцтай шүү дээ тий. Тэдний V центрийг ер нь яаж зохицуулж явсан юм? Тэр зохицоод өгч юмстэй сервероос виз болохоор шууд явсан. Анхны Монголоос сервер руу явсан юм шүү дээ. За. Өөр бас мөдийн варьер ч юм уу бусад тийм аваргуудаас тийм гоё мэдрэгцэн. Тэр чи доор өгч зүгээр стакаас болохоор хэлэхэд хэцүү юм уу? ESC мөнгө олж авчихсан тийм. Оргон мөнгө. Зөв багш хөлтөй багч байгаа болохоор мэдгүй юм да. Сүг их. Би яг нэг яг шүү дээ. Нёнд бүтчихсэн дээ. Яг хоёр IT сүүлчээ орсон. Тэгээд оргоод дандаа бас юунд явах чи бүр амар тэрэллээ. Би гаргаж өгдөг. Нисгтэр чамаа шүүр амар баг явлаа. Нисгтэр ирсэн. Би орхоо болоо буцаж явлаа гэж. Сая болдог IS. Тэг IS шүү дээ. Мөнд яах энэ төр явсан шүү дээ мөнхөө энэ төр. Тэгсэн чи яг ингээ явах гэсэн чи ингээд бидгүй төгсөө яваарч би ингээ буцаад явлаа. Тэр чи юу ясахгүй. Явахгүй. Яг ингээд нөгөө талаас ойлгож байгаа юу вэ гэхээр яг ингээд цаг нь турцсан тэгээ хүмүүнээс л хэрэгтэй болсон шүү дээ 2 өмнө ч үлээ. Тэгээд осог дотоорыг авч явж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн ч ихсэн ингээд чадхаараа юм зохицуулаад ингээд одоо юу гэдэг асуудал одоо тийм нисэх асуудал байх эсвэл байхгүй. Тэгсэн чи очсон чи ингээд нөгөө нэг юугаа өгдөн шүү дээ. Пассворд өгдөн шүү. Тэнгүүд ингээд юу нисэх нь байхгүй нэг. Тэнгүүтээ ямар нислэг нь байна гэхээр нөгөө дамждаг Туркээс Риад руу явах нислэг нь байна. Эндээс нислэг нь байхгүй гэдэг ингээд тийм тодорхойгүй юм болсон. Тэнгүүд ингээд за одоохон нисвэл нисчихээ ингээд очингуудаа шийдэн мэднэ. Минийх болохоор Турк руугээ нисчээд Туркээс Риад руу тийтэн байхгүй. Тэнгүүд би одоо очиод ингээд гацаад тэрэн дээр ингээд хонж моноод тийм бол болохгүй шүү. Тэгэхээр би нисэхгүй гэдэг одоо жоохон реакцсэн. Тэгээд тэрийг за тэгээд явсан явангууд тэр тэмцээнд явснаа харамссан уу эсвэл тэр тэмцээнийхэн сэтгэл нь ямар байсан? Чи одоо ингэ бүр ямааргүй явж байгаа шүү дээ. Одоо Лилийн Азийн наадам явсантай адилхан. Үгүй ямааргүй байж байгаа биш үү? Энэ юу вэ гэхээр мөнхөө надаас асуусан чи ингээд яах вэ? Үнэхээр хүн олдохгүй чи ингээд яс юм бийдэлтэй төгч одоо яг 2 хоногийн дараа нислээчлээ юу лээ. Тэгэхээр би
за яг зөв юм уу би carry биш үү юу гэж за үнэхээр ингээд хэрэгтэй хүмүүс үнэхээр байхгүй байгаа юм байна гэж. За тэгвэл go гэдэг. Одоо нэгэнд би ингээд орч байгаа бол би бол ингээд хариуцлагатай ингээд за орсон шиг орё ингээд дургу мургу гэдэг. Тэгэх чинь амар тэнэг байхгүй. Тэгээ би нэг ингээд орё гэсэн бол тэгэл уртаа явсан. Угаасаа тэмцээнд явах чинь бас гоё штэ. Тэгээ юу л асуулт нь юу вэ? Тэгээд сэтгэл ер нь яг очоод хэрвээсэн тэр тэмцээний одоо. Тэгээ тэмцээн нь бол гоё байсан. ISF ер нь дайжгүй зохион байгуулдаг. Яг нөгөө Resmes шиг юм амар гоё тусна бэлтгэл юм уу ийм гарч өгөөч гэсэн угаасаа олон хүмүүс зохицуулдаг болохоор ер нь дайжгүй байсан. Тэгээд нэг жоохон стресстэй байгаадсэн буцаад ирэх юу онгоцны тийз нь байгаа болов уу? Үгүй байсан. Гэхдээ байхдаа ингээд нөгөө юунд Турк баг 24 цагч л ингээд юун дээр транзит дээр ингээд конфликт юм байсан. Тэгээ тэрэндээ би бүр нэлээд стресстэй. Тэгээ 24 болсон юм уу? Үгүй тэрийгээс яг нисгээс нэг хитэн цагийн өмнө засаж өгсөн тэр нөгөө хин месагийн захирал амраах хитэн цаг. Хитэн цагийн өмнө мэдгүй юу ч гэсэн. Тэгээд ер нь заашгүй гэдэг. Ер нь тэр болтол ер нь жоохон ингээд тэмцээндээ гайгүй байр эзэлцээ гоё байсан ч гэсэн яг 20 цаг ингээд стресстэй л яваадсан. Тийм л стресс. За одоо ингээд Азийн дотог ингээд Европ дотогийн тоглогчтой ингээд харьцуулахаар ингээд тоглогч нар нь бас ингээд сайн штэ ер нь. Гэхдээ ингээд үеийн үед л одоо ингээд манай Аз ингээд Европчуудын доор ингээд яваал штэ. Одоо ингээд тайрын үед одоо ингээд хоёр талд зөндөө тоглож үзсний үед энэ дэр бодож байгаа юм ер нь Азууд яг юугээрээ дутаад идэв. Одоо жишээлбэл Азууд манай бүстэй ингээд амар ал залцж очоод ингээд хасагдчихсан штэ. Яг ялгаа нь юу вэ? Азууд жоох намхан юм болов. Бодож байгаа юм байхгүй. Тэгээд зүгээр арай л илүү тоглогч нь л Европ нь бэлбтэй. Тэгэхээр бүх хүн талаасаа ч юм уу арай тийм тэдний тийм болоод ирсэн юм ажилладаг. Нөө мэдхгүй байна. Азууд жоохон залах уу гэж магадгүй гэж бодож байна. Европчууд арай нэг ажил хэрэг талаас нь авч үздэг гэж магадгүй тийм. Ер нь юм. Төсөөдөр тийм юм ажилладаг. Одоо ер нь яагаад тэгдэг гэж бодож байна? Аз дотоо Европ дотоогийн ялгаа. Би бас яг амар тэр нөгөө нэг Европуудыг хажууд нь тоглож мөгж үзье. Тийм багч ороогүй болохоор яг хэлд мэдэхгүй байна. Тэгээд юу тоглогч нь жоохон хариуцлагатай ингээ яг өөртөө ихтэй ингээл амар их тоглодог. Тэгэл юмараа жижигээр ингээл илүүл юм болов. Одоос Нэша Мишач юм тэр хин ч юм одоо Малрин зайлын ч тэд нар ингээл амар их тоглодог. Тэгээд ингэн тэгнэ гэж юм аялдаг. Тэнгүүд одоо Азих тийм хүн цөөхөн байд юм уу. Тэгээд тоглогч нь бас цөөхөн болохоор ингээ нөгөө солиход хэцүү тэгэл Монгол гарсан асуудал шиг ингээд тэгэл ингээл залахгүй болчтой л юм бол. Тэгж л харж байна да. Яг сайн мэдэхгүй байна. Энэ бол зөвөр юу шүү. Таамаглаж мэдэхгүй. За яг одоо ингээд одоо миний тал тэр жишээл одоо за ингээд анх ингээд хэдүүлэл Илган гэж гарч ирж хахад Монголын дотооч тэр ингээд ер нь амар илүүсэн шүү дээ. Одоо үзэл хандлт ч гэсэн ер нь бол бус спортоос илүүсэн шүү дээ. CS-мэсээс. Тийм. Тэнгүүт одоо ингээд тухайн үед ч одоогийн Монголд CS өөрч гэсэн тухайн үед ингээд байсан заяа. Ер нь бол тэнгүүт одоо ингээд Монголд яг тэр бүрэлдэхүүнээрээ за яг ингээд тэр монголчуудаар явна гэсэн яваад ингээд ийм амжилт гаргаж шít. Тэнгүүт одоо ингээд манай дотоочд ингээд ийм болчлаа. За дээр нь байж байгаа доор нэрчлээ. Энэ тал тэр нь бодож байгаа юм байна. Юу гэж боддог. Та монголоор явах гэсэн зан характераас судалгаараа Монголд өгдөг. Монголд ч гэсэн бас тэгээ CS-ийн тоглолт ихээр тэгэл бас л хэдэн дундаа л хэрэглэдэг шүү дээ. Тэгээ CS-ийн арай их тоглогчтой шүү мөн. Жоохон их. Гэхдээ ер нь тэгэл ялгаагүй. Яг хуучин яг лэлхэн гэдэг үгүй за лэлхэн шах. Тэрнээс хойш яг үүсэр 1-2 жилийн дараа тоглогчдоос солих их түнхэл тоглогч байгаагүй хаа угаасаа. Тэгэл тоглоомын хувьд ч гэсэн ярихад одоо CS-ийн төрөлч гэсэн тийм л байсан шүү дээ. Яг дотоо шиг ингээл Азтай өрсөлдөж байгаа л арай гэж гарч очвол Азууд ч дандаа шууд хожигдол хэрдэг байсан шүү дээ. Тэнгүүд одоо ингээ бүр топ руу ороод ирчихсэн шүү дээ. Тэгвэл энэ дээр арай яг юу нь ялгаа ингэж амар ялгаарай. Тэр хүмүүс аажид тусамж би яаж мэдэх вэ? Ер нь дотоо ч гэсэн адилхан шүү дээ. Дотоо юу? Мэдхгүй нөө яг ялгааг нь хэлж мэддэг. Тэгэл илүүл хүмүүс юм байл гэдэг. За тэгвэл одоо ингээд Монголын дотоо за ингээ энүүгээр ингээ байж илаа гэж үтээ. Монголын дотоо ер нь мейжор юм уу TI-д орох боломжтой юу? Боломжтой бол боломж байвал TI-д мейжорд орох. Ер нь хизээ гэж харж. Тамаагүй. Энэ жилд орохгүй л явахгүй хөө. Тэгээ энэ жил ч одоо TI-ийн сонгон шалгалтын чи юу илээ? Мэдгүй 7 мөлөн сарлсан. Мэдгүй тэрийг мэдгүй шүү дээ. Энэ инойт аваад эхний нэг нь шууд явцдаг үстэй.
тэг санагдах юм. За тэгээд одоо яг Монголын доотоо дээр л одоо ингээл яриад л энэ л дээ ирээдүйдээр ингээд бидний хийж чадах юм байгаа юу. Тэр нь ингээд үнэхээр ингээд сүнхгөөд нь шүү дээ одоо тийм санагдаад байгаа байхгүй. Яг ингээд мөнд яахын тэр ярихаар бүр гоё болж байгаа, бүр хөгжиж байгаа л тэр тэгэл тэгээд л л дээ. Надад болохоор ингээд бусад тоглоомын ч ингээд харьцуулангууд яг аргагүй шинэ хүмүүс ингээд ML, PUBG, Valorant тэгэл амар тийшээ ороод Dota бүр ингээд бүр огцон унаад байгаа байхгүй. Энд дээр ингээд бүр бодож байгаа юм байхгүй юу? Бас тэр шинэ тоглогч л оруулж ирэхгүй бол тэгээд өөр юм байхгүй юм шүү дээ. Шинэ тоглогч нь бас орж ирэхгүй. Тэр хэдэн сайн биш. Тийм да тий. Яг одоо ингээд яг булаан болж ин ингээд энэс болоод яг хөгжим гэх. Тэс солигдохгүй байна. Тэс солигдохгүй. Шансыг адилхан гээл тэгэл байгаа. Гэтэл ракта тоглосон яач чадсан дэрийг тоглосноос илүү илүүхтэй. Шата трафста 6000 мартон бараг 1000 мартонтэй хам тоглоод юм л шүү дээ. Яаж юм бэ? Ракт нь л илүү илүүхтэй. Зөвсөлийн тал тий одоо Монголын ингээд яг нэг хүн ингээд туслах хэцүү л ахaltaа тэгэл хэцүү асуудалгүй. Нэгдүгээр нэг ууг нь яг нэг ингээд хичээ гэсэн хүмүүсээ ингээд бадцчих бас гоё байгууллага мөнгөтэй тийм юу орог бас байх хэрэгтэй байх. Тэгэнгүүт эргүүлээд тэрэнд нь яг ингээд яг хичээх бас хүмүүс нь байх хэрэгтэй. Тэгэнгүүт хүмүүс нь баг байхгүй цөөхөн ингээл цөөхөн тоглогчтой болохоор ингээл ер нь тар талаасаа л ингээл шийдэхтэд хэцүү л. Тэгээ яг ингээл үнэхээр ингээд гоё азар л гоё гарчиж магадгүй гэж хараад байна. Та хэдийн одоо ойрын тэмцэж юу байгаа лээ? Qualifier. Дөрөвлийн qualifier ба. 26-26-ных юм хизээ энэ сарын төгссөн юм уу? Өөр qualifier юу байгаа лээ? Сая гэтээ уг нь өмнөхийг бодвол уг нь Dota-гийн тэмцээний давтамж нь амар их болцсон л шүү дээ. Ганц гоё юм. Давтамж нь л өмнөхөр их болцсон. Сая бүр хэдэн ч qualifier зэрэг байна. Тэгээ энэ qualifier ч одоо Азиас тоглоно. Өршөлтөгч багууд Баахан баг байгаа хоо. Баахан стак бодох шиг тэгээ нэмээд талаа. Ер нь одоо ингээ скримдэд үзэхэд ер нь хэр байна? Сая тийм төвчийг гайг байна. Тэр мэр гэлэхгүй. Гайг болох шиг л шүү дээ. Боломж юм байна уу? Дэжгүй шүү. За ингээ чаас заяа. За ингээ чи өмнө ингээл дөндөө ингээл энэ тэнд ярьцгаа ингээл өгж байгаа штэ ингээл сэтгүүлч нарын одоо Азийн наадамаас ирээд ч юм уу ISF-с ирээл месадэр ч юм. Тэгэл хариулж байгааг чи ингээ хүн болоо ингээ мим болгоод штэ ингээл баг. Ер нь яагаад тэгдэг? Би яаж хөгсөж чи тэр асуултууд нгүй. Чи ингээд ер нь нэг хариулдгүй штэ. тэр чи тэгээд нэг жоох сэрэн асуулт суугаад байдаг штэ. Асууж байгаа хүмүүстэй юм уу те? Асууж байгаа асуултандаа хүмүүстэй биш. Асуултыг тий асуулт. За. Тэгвэл за ингээ. За өмнө тэгээд ер нь яагаад ингээ нэвтрүүлэгт ордгоо яж байгаа. Одоо ер нь яг яагаад ингээд ордог болж байна. Чамаас мөнгө аваад. Дөр юу шийдлэх юм бэ? Тэгээ өөр ингээ ганцбат ингээ чамайг ингээ юмд оруулыг бол одоо орох тийм. Нөгөө өмнө чи арай ичимхий байж байгаад одоо арай. Өмнө жоох ичимхий байсан. Одоо тэгээд тохирох үнэндээ тарлаа тэгээд орохор юм байлаа шүү дээ. За ингээ. За чи ингээ Dota-г бойл гээд за нэг хүн тгий заяа. За спонсор мөнгө чинь тултал нь гэж чийсээ тэгсэн шүү дээ өөрөө. Мөнгө байвал юм. За юу хийх юм чи? Юу? Нэг хүтэж асуултаа гаалтай. За спонсор өгөө. За спонсор. За Dota-го болоод нэг юм хий. Нэг юм хий. Яг ч тэгээ амьдралтай зүгээр л сайхан эдэл хуугаал амьдралчлаа. Аялж байлдагч мод яадаг чи тэгэл. Аялж байлдагч гэж бодож. Ийж амьдралтай гол нь. Тэгэхгүй байгалийн мөнгө чанд байгаад ингэж байхгүй шүү. Гэтэл наа асуулт чи ингээд надад хідэн төгрөг өгөх вэ? Эсвэл хідэн оо юу өгөх вэ гэдгээс шалтгаалах юм шүү. За тэгвэл ингээ. Чимэр. Тэгээ чамд хийх юм байгаа гэдгсэн шүү дээ. Юу байсан юм? Байхгүй. Бодог байгаа ба тий. За тэгвэл ингээ. Цалин их өгдөг. Амжилт жоохон гарах бага магадaltaй багуу. Эсвэл амжилт нь гарах магадлал нь их цалин бага өгдөг багуу. Амжилт нь яг баланслах хэрэгтэй болов. Аль аль нь сонгох жоохон муух бузрын штэ наачаа. Гэхдээ амжилт гарах баг бол ер нь бол баг цалин авна гэж байхгүй штэ ер нь бол. За яг эхэндээ ингээд за одоо чи яг одоогийн та нарын жишээ яаж бол. За үнэхээр амжилт гарч магадгүй гэж одоо харж штэ. Тэнгүүд та нарт одоо спонсор орох байхгүй. За тэнгүүд өмнө чи IC дээр за ингээд цалингаа авч гин. Тэнгүүд амжилт нь баг гарч ин гэж
амжилт арай баг гарах юм байна гэж бодож исэн байж болж. Тэгвэл аль нь сонгох? Одоо ингээд би ирээдүйд амжилт гарч магадгүй гэж бодоод байгаа шүү дээ. Яг хоёуланг нь харьцуулах юм бол угаасаа л мөнгө. Гэхдээ за наад чи юу гэж хэлэхэнтэй чи амжилттай байх юм бол мөнгөтэй л биш шүү дээ угаасаа. Тэгээд гоё баланслахгүй бол наа чи ингээд бүр ямар ч утгагүй асуудал ч байгаа байхгүй асуулт гэх юм уу. Өсөөдөр энэ дээр бодож байгаа юм байна уу? Хэлэхэр юм. Юу юм амжилт үзэх магадлал өндөртэй тэгээд юу нь одоо Төгсөөгийн хувьд бол тэгсэн. тэр нь л угаасаа. Тэрийг бол мэдээд байгаа байхгүй. Чам дээр л нэг хараа юм сонсчих. За. Тэгэхээр яг наа асуулт чи ингээд амар бодомдол төр хийцэж хэрэгжихгүй асуулт байгаа байхгүй. Чиний сонирхлыг л мэдэх гээд байгаа байхгүй ингээд. Гэхдээ би бол мөнгөнд сонирхолтой. Гэхдээ би ингээд мөнгө олохын тулд надаа ингээд аль нь юу нь олчихлохгүй юу. Тэнгүүд наа асуулт ч угаасаа ингээд бодомдол төр хийцэж болохгүй зүйл байхгүй. Чи амжилттай л юм л угаасаа л цайлан өндөрлөл шүү дээ. Анх одоо ингээд тоглох чинь Dota байгаагүй юм бол чи өөр тоглоом тоглох байсан уу ер нь? Яах вэ? Магадгүй. Яг анханасаа юу тоглох байсан тэгвэл? Тэгэхээр тухайн үед хүмүүс тоглох гэсэн гэдэг CS тоглох хэрэгтэй бодох нь. Чаа CS тоглож ин тоглосоо ч нэг харахаар нэг төсөөлөх нэг сэн санаг. Төсөөгийнх одоо жишээл Dota анх ингээ амьдрал чинь байгаагүй байсан бол яах вэ? Нэг хичээлээ арай хийх юм бол нэг юмараа нэг тодорхой хэмжээнд нэг гоцгоод байх гэж хичээх л байх. Үгүй нэг юмд ингээл нэг юмны араас явж явах юм байна. Тэгтээ ер нь компьютер тоглох байсан уу? Тийм, ер нь тийм контр гэж магадгүй. За ингээд за хувийн асуудал гэвэл за ингээд найз хүмүүс яаж байна уу? Олдохгүй олмоор нөө. Тэгээ чи өөрөө тэг гарч орохгүй юм чи яаж болох? Эсвэл би яах гэж Яг л ингээд тоглоолаа гэж. би яах гэж гарах юм. Олмоор гойлтаас гарч ороод. Гэхдээ чи намайг ингээд нийгмийн харилцаатаас орох хэрэгтэй. Гэхдээ чи ингээд ямар нийгмийн харилцаанд орцсон бэ? Чи одоо жишээл зүгээр намайг ингээд за хоол идэх гарыг байд бид л гарна штэ. Ингээл гадуур тэгэл мөнхөө баясуу гэдэртэй бид нар ингээл гадуур ингээл явж чи бидэрт ерөөсөө явдаг штэ. Гэтэ ер нь яг би таатай яваад одоо зүр төсөөл би одоо ингээд за найт клуб ч юм уу те би ороод ингээд намайг бүжиглж ийн ингээд төсөөл та боломжгүй байгаа зү би огт ингээ бүжиглж ш клубдаас нөгөө чи бол ингээ бүжиглээ би тэг байж би бол өөрөө тэгчихсэн чадахгүй юм бол за тэгээд олмоор байгаа гэхэд чи өөрөө ингээ суугаад гарч одоо яах вэ? Тэгээ олмоор байгаа гэж яг нэг тийм олох тийм яг шаардлага бол байхгүй зүгээр л найзхан гэдэг чинь ингээ зүгээр л яг сайд нэг зүйлс шүү дээ те ингээд яг автрал яг ингээд гол зорилго шүү дээ ингээд хажуугаар нь зүгээр орж ирдэг зүйл юм болоо. Сэний дээ. Миний хувьд бас ингээд номер 1 байгаад байгаа байхгүй одоо жишээлбэл гэр бүл төлөвлөлт ч юм одоо ингээд миний хайртай хүн гэдэг чинь миний хувьд яг амьдралын хамгийн том номер 1 байх. Карьераас илүү тавих номер 1 байна. Тэнгүүл чинийхтэй болохоор мөнгө, карьер за тэгээд ингээд юмуд орж штэ тий. Төгсөөгийнх төр чинь юу лээ? Асууж болж бол найз охин байгаа юу? Найз охинтой. Байгаа. Одоо хүртэл байгаа тий. Тий. Үерхэд жил хагас. Одоо тэнгууд ингээд тоглолт гэж юу яаж хүлээж чаддаг? Та яа одоо уулзалттай юу дэ яаж зохицуулж байна? Найз охин ч эсвэл өөрөө завгүй байдаг уу? Юу хамт амьддаг болохоор гайг. Хамт амьдарч. Тэгэл ер нь юу гэдэг би тэгэл анхнаасаа ер нь хэлж байгаа. Би угаасаа энэ карьераа угаасаа одоохондоо ер нь ядаад 30 хүртлээ бол угаасаа энэ нэлээд их цаг зарцуулна. Тэгээ юм юу вэ? Тэгэл айгүй ойлгохтой шүү дээ. Тэгэл өөрөө ч гэсэн ер нь бас нэлээд ойлгохтой. Тэгээ гэр бүл төлөвлөлт гэсэн юм ер нь бодож байна амьдралд. Болохгүй тийм болох надад болох. Ер нь чи ирээдүйд юм гэж боддог үстэй. За ингээд 30 40 ирэл. Ахаа 30 мут өтөх гэдэг хамгийн гол нэг гэр бүлэхээр эхлээд өөрөө сайхан гоё яаж жаргалтай ажиж гэр бүлтэй болох юм болоо. Аз жаргалыг юунаас авах юм? Аз жаргалтай тэгэл мөнгө штэ. Мөнгө одоо өөр юу байх юм? Мөнгөөр хийж болох зүйлс штэ. Бас юу л хэлж чинь хэдэн жилдээ нэг шинэ найз хүнтэй бол. Тийм юм байхгүй штэ. Чи тэгтээ сэлгэн мэлгэн дах найз захинтай болсон шүү дээ тий. За тэг яаж танилцсан? Яаж ингээд зүгээр сууж ингээл гардгүй одоогийнх шиг л шүү дээ. Яг яаж танилцсан? Зүгээр хуучин таньдаг гэсэн хүн бэдэ. Хуучин таньдаг байсан. Өөр юу гэж хэлэх юм бэ? За төгсөөгийнх одоо гэр бүл төлөвлөлт гэсэн юм ер нь амьдралдаа яаж бодож байна? Одоо энэ карьерийг хайж байгаа. Хизээ гэж боддог уу яадаг? Яг одоо нэг хэдэн жил карьер яах үедээ аль болох яг ихтэй одоо хүүхдтэй болно гэж бодохгүй байна. Тэгээ ер нь яванда дуусах үеэрээ ч юм угаасаа хүүхдтэй болох нь зөв л гэж бодож чинь тэгэл юм баланстай байгаад карьерч байгаа, гэрүүлж байгаа тийм байвал гайг баг. Тэгээ ер нь гэр бүлгүй
удаан байхаар нөгөө хүч хамгийн аз жаргалгүй боддог магадaltaй гэдэг тийм байдаг юм байлаа. Тэнгүүд үнэн байх гэж бодоод тэгээд явчихсан. Ер нь бол тийм л дээ. Харин би чамаас санаа зовж асууж байгаа тэр ахгүй. Ганцаараа ингээ байгаа л хараг бүр тийм яахгүй хэцүү биш вэ нөө. Би л аваа ингээ ганцаараа жоох бодох ингээ амар хэцүү санагдав. Хазар чи биш юм та тий. Чи яхаар яг тэр ингээд яг тэгэл тоглоол өнгөрч. Тоглоол өнгөрөхөр зүгээр л идэв шүү дээ. Яг 45 50% үрэл чинь депрессэнд болдог. Тэгэхээр би чи одоо жишээлбэл Тэсээ харахгүй л одоо юу гэх залуу үед чинь тэгээд одоо чинь зүгээр л ингээл Discord-оор хүмүүстэй бол ингээд яриад тоглоход залуу чинь ингээд нэг бас нэг төрлийн зүгээр ингээд юу гэх ингээ ханиг ярилцаад байгаа шүү дээ. Яг шууд биш ч гэсэн. Тэгээ угаасаа ингээд 40 45 үрээд ирэхээр тэгээд хүмүүсд одоо юу гэх танай хуучин найзууд чинь гэр бүл хүүхдээ одод ингээд явчихлаа ингээд угаасаа л өөр харилцах юм байхгүй болохоор угаасаа л тэгэл гонхтой болох юм болоо. одоо бол тэгээд ер нь Одоо бол зүгээр байна. Одоо л гоё энэ амьдрал бол гоё. За тэгвэл ингээ. За ингээл Монголоос ер нь зөндөө олон хүнтэй ингээд олон жил тоглолцлоо. Тэгээд одоо ингээ Монголын ингээд хамгийн хамт тоглолт шууд ингээд гарааны 5-ыг одоо жишээлбэл гараа. Гарааны 5. За нэгдүгээрт би хоёрдугаарт Сүхэ, гуравдугаарт Мөнхөө, дөрөвдүгээрт За Хаслаа тэгээ 5 дугаарт Сэл юм байна да. Тэгэл авч. Хаслаа 4 5 дээрс мөнх төгсөө гэв. Яг л байдсан. Саги. Нэр нэг юм байна. Одоо жишээлбэл за Монголд ингээ ройлны хүмүүс яг их байгаад шүү дээ. Тэнгүүд мэд дээр дутагдал байгаад шүү дээ. Одоо жишээлбэл Икигай байна, Осокл байна. Тэнгүүд ингээ та нар дандаа ингээ өөр мэд авч шүү дээ. Тэр хүмүүсийг бас ингээд сүхэд арай хөрөхгүй байна гэдэг. Яагаад ингээд мэд дээр одоо монголчуудын одоо хамгийн тоглох дуртай ройлч одоо carry middle гэдэг шүү дээ. Ер нь ингээл. Гэхдээ гол нь одоо яг тэр acceptable ингээд төвшин зүгээр хүрээгүй байгаа л гэж үзэж байгаа юм болоо. Яагаад тэгэж одоо хүмүүс гарч ирэхгүй байна. Муу л юм шүү. Өөр юу гэж ярьлаа. Тэгээд яг тэр яг ховын скил хийхээс гаднаас чи ингээд бот амьдрал дээр харилцахад ингээд эсвэл ингээд тоглоом тусаар плей ингээд хоорондоо ярилцахад нэг тийм ховгонд характер гэж юм байна шүү дээ. Тэгээд тэр нь ингээд бас зарим таалагддаг юм л мэдгүй энэ яг тэрийг. Нэг тиймэрхүү асуудлууд байдаг бол тэгэл нэг үг болтгоо байлгүй тийм. гэж бодож Шүү дээр. Яагаад одоо тэр хоёр хангалтгүй одоо ер нь мэдүү заавал тийхгүй. Харин тийм. Яагаад ингээ мэд дээр ингээ дутагдмал байгаад байна. Уг нь ингээ хүмүүсийн хамгийн л тоглох дуртай ингээл ороод иддэг рүү шүү дээ. Яг энэ дээр бол яг хувь нийл юм баг. Тэр хүмүүс өөрсдөө хичээгээд ингээд бүр цойлж гарч ирэх л хэвээр. Тэгжээж ингээд юу нэг тэгхгүй ингээд угаасаа ингээд дундаж үнтэй ингээд тоглол. Угаасаа бас нэг ролных нь онцлог гэж бас байгаад байгаа шүү дээ. Нэг жоохон бас скил чадвар бас нэлээд шаарддаг рол. Мэд бол ер нь маш шаарддаг. Ер нь бол яхаар бол тэгтээ ингээд харахад тэрийг ингээд насаараа тоглолцсон хичээгээд яадаг ингээд юм байвал ингээд за эдгээр ингэж юм да гэдэг ингээд сурчхаар л юм байлээ. Ууг нь би мэд одоо тоглодог байсан бол ингээд нэг над ингээд нэг юм гаргалгаа харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд олж харддаг юм уу эсвэл хичээдэг юм уу тиймэрхүү хувийн нийл тийм цахилгаат тэгж бодож. За өөрөө нэг баг бүрдүүлээ тэтгэгээс хаанаас чамаагүй дөрөв тоглож байгаа. За баг бүрдүүлээ л та. Чамд бүр хамгийн гоё байх бол гэсэн багчууд юу гэж л. Яг одоо бэлэл толгоонд дулаалаа. Байхгүй. Тэг чи гол нөө тоглолт үздэг болохоор бас хүмүүсээ мэдэх бах тий. Төгсөгийн үед. Тэг мэддэр бол ниша тий. Ниша бол хоёр carry дээр тэг за 3 4 сайн үздэг заа. Гурав нь одоо юу 33 юм уу? Тэгээд 4 нь 33 тогтсон хамгийн дөрөв л. Тэрийг ер нь нөгөө дот дээр чи хүнцээ ингээд хамт лид хүнээ сонгож шүү. Тэнгүүд одоо 33 та хамгийн тогтж байгаа сакса бол тэгэл сакса ийм 5 юм болов. Тэгээд 5 дахь нь өөр хэл мэд. За. Тэгээд папигийн тал дээр нэг юм хэлээ шүү дээ. Ер нь бол бас удаан байлаа шүү. Ер нь бол хүн бол надад нэлээд таалагдсан. Яг хав өсө 30 гарсан яг хэд ингээ хувийн жоохон скилийн хувьд бол жоох асуудал байсан. Гэхдээ ер нь бол хамт тоглоход надад бол асуудал аваагүй. За. Хав хүн ч гэсэн ер нь бол нэлээд аваагүй санагдсан. За ер нь бол ингээд нэг цаг 30 минут ярьчлаа. Одоо уусаа та хоёрын дээр бэлтгэл болох гэж байгаа чи ер нь яриагаа ингээд дуусгая.
Яг хөө би дараа нь бас ингээ ер нь яг бодцсон байгаа. Дараа нь ингээ бүр бөөнөрөө ч юм уу те. Ууч ингээ баг магаараа хоолмол идэнгээ нэг уулзаад бас нэг ингэж ярих гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тухайн үед бас дахиад бас нөхцөл байдал ямар байх нь харж байгаад нэг хэлье за. Тэгээд ирж оролцсонд баярлаа. Тэгээд цаашдынх нь одоо тэмцээнд нь мэдээж тэл амжилт хүсье даа л гэж хэлье да. Баярлалаа. За.